하나 양쪽 나왜 저러고 인긴 왜 저러다 어또 왜 저러다 오 바이러스 카메라는 사람 이걸 따라가 담아 아 그렇지 야스 알았잖아 네 거였네 거의 자 삼백산호 아키 벌써 25 манайха. Ингээ хэлж чинь яриа сонсож байгаа бол зүрх лайкераа саган давал халуулаад өгөрөө манайха. За одоо энэ зураглаач хийж байгаа бас энэ миний яриа сонсож байгаа юм болоо. За тэгээд тийш харигэд мөн үү? За ийшээ бүсгүрүүгээ орё тэ ба. Яриа хэр сонсож байгаа юм лөө. За сайн байна уу? За. За ямар ч байсан ингээд 2 цаг явж байгаа даа. Бас нэлээд хөргөн цайтай байт юм байна шүү. Ааха. За өөрөө чи ингээд өнөөдөр караоке бар ажилладаг гэж мэдсэн. Тэгээд бас эцэцгийн дээдэг те. Ингээд суурн одоо энэ офстоо ч юм уу ажил дээр ч юм уу гэртээ ч юм уу бас тасалгаандаа ч юм уу тавиараа гээд бартай ингээд энэ цэцгийг бэлгүүлж байгаа. Бэлэг болгож байгаа шүү. За. За. Сажаны. Ани самоны. Самоны. За ингээд миний өрөөнд орсон байгаа. За би ингээд юу ач болох вэ? Оо сайхан бүсгүй байна шүү дээ. Ямар хөрхөн. Тийм байна. Мондөг байна шүү дээ. Залуугаараа энэ ч одоо явж одоо би буруу мих гэж зүгд. За яриа хэр сонсогдох юм бол та. За ингээд анх удаа майк зүүж. Юу вэ? Анх удаа мих зүүж байна. 괜찮아. 괜찮아. Ярихад яриач айгуу тод байх гэдэг бас. За тэгээд ямар ч яваад хүрээд ирлээ. Баярлалаа. Ааха. Хүртэл баярлалаа. За баярлалаа. Манайх дэгдэд утаагүй. За. Тэгээд өөрөө чинь бас өөрөө одоо дандаа каркон өөрөө тий. Ингээд үүдний техник хэсэг юм уу? Тий, энэ техник хэсэг маань. Оо за. Ингээд манай нэг өөрөө ингээд танилцуулах ингээд room. Оо. Room тийм өөрөө бай. Оо за. Тэгээд энэ ч нэг 10-аас 7-8 хүн багтахаар бас эртээ бас 13 хүн багтсан шүү. Наан бас ингээд суугаад. Оо за. Энэ ч гоё юм тий. Манайх дуунууд нь бас сүүлийн дуунуудаа бүгднийг шинээр ингээд шинжилж хийж өгдөг. Тэгээд сүүлийн үеийн дуу байхгүй байх гэж их зовлон байхгүй. Тийм үү. Тий. Залуучууд маань соёлоо танилцъя. Тийм үү. Цаахаа танилцъя. Тэгээд ерөнхийдөө намайг алтан цаг орчинтой чинь танилцсан тухтай. Тий. За тэгээд яг хоо за өглөөд ингээ. Ямар ам цангаа талаас ирсэн. Тэгээд энэ газар ороод нэг ус ч юм хамаагүй надад. За тэгээд харин энэ өрөөнд өөрчлөн хурж ирж ингээд ширээдсэн байгаа. Оо за баярлалаа. Ямар гоё. Хүүх. Энэ зочинтой юм уу тий? Үгүй өөрт чинь зориулж ингээд урьдчилаад ширээ татсан байгаа. Манайх ингээд бас сетер ингээд ямар гоё меню гартай. Энэ өшөө гэрэл биш гоё тод болох лөө. Хэр харагдаж байна? Манай зураглаач. Дажгүй юу? Дөрсөд давгүй юу? За. За хаалгаач. Яг түр гадаа дуу чанга байгаа болохоор тий. Хоёул гоё танилцъя л та. За ямар ч байсан майк барьчаад явах хичээд байна. Зүгээр битээ ич санаа зовхон байхгүй. Зүгээр ингээ санаа зовлтгоо тий. За баярлалаа. Ийшээ суух юм шүү тий. Ийшээ. За манай зураглаач урдаа сайхан хараад чи бүсгүй миний ийшээ сууч юм уу? Тэгэх юм. Тий чи миний хажууд гоё сууч. За. Оо ямар гоё юм бэ. Битээр гэрлийн тусал хэр байна? Ангич. Тод байна уу? Өшөө шиг байна уу? Тод байна уу? Гэрэл яаж вэ? За би нэг харж яддаг. За нас нь ууштараа саманы би нэг хараад. 괜찮아요? За айгуу дажгүй харагдаж байна те. Яриа сонсож байгаа юм болоо яриагаа нэг шалгачаасан. За би ингээд дай басгаа шууд ороод ирсэн байхгүй юу? Тийм. За тэгээд юм байна ер нь. Өөрөө чинь хардیں۔ За би нэг саяныхаа энэ микс манайхаа микс сонсож байгаа сайхан зүрх лайкаар давлгаалуулдаг гэж манайхаа яриа сонсож байгаа юм болоо. Базар нь хөрсмөс гараад бүр ингээд сандраа би жоохон сандруу төвдөөж уушлаарай. Би бас сандруутай. Тэгээ намайг хараад сандраад байна уу? Гарын чамаа гараад бүр яриа байна. Яриа сонсож байгаа юм болоо. Дуу чимээ ихтэй газар орохоор ингэдэг. Дуу чимээ газар ингээд шууд лайв ихээр зохиогч ирэх гээд ингээд лаймны дуун гацчихдаг байхгүй. Тэгээд би ямар санаа дуу чимээтэй газараас холдож байгаа наашаа
ашгүй хаалгаач тийм манайхаа хаад өчөө гэдэг яа. Газар юм шууд лайв ихээр зохиогч. Одоо зохиогч заа сонсогдож байна тийм ээ. За ингээд юу яана. За одоо сайхан танилцъя. Намайг Чинжээ. Гар Монголын ялдарлаач аа. Яг Солонгостой хойч. Гэтэ ер нь бол бүтэн нэр бол Алтан сүх. Гэтэ Монгол хүмүүсийн сайхан Монгол хүмүүс. Эдээ яг чи Солонгост хэдэн жил болсон юм? Одоо 15 жил. 15 жил. Оо, удсан байна бас тий. Би 10 жил. Гэтэ хэдий Солонгост удсан ч гэсэн бас Монгол хүмүүс монголоор танилцах сайхан тий. Тэгээд төрсөн нэрээ бүтэн нэрээ нэлнэ гэдэг шиг тийм ээ. Гоё. Өөх, ам цангаад ямар гоё. Баярлалаа. Усаа юу хүн. Өөх. Зинсээ. Би одоо тэг надад намайг орж ирнэ гэдээ бэлдээд тавьсан байгаа байх юм тий. Манай энэ ингээд сет ингэж гарч ирдیں۔ Тэгээд өөрт чинь бас зориулаад. Юу яа. Хэр тод харагдаж байгаа юм харагдаж байгаа шүү дээ тий. Гоё баярлж байна. Сайхан байна. Эрсэнд баярлалаа. Хоёулаа ингээд нэлуунаа шулуун дээр шулуун танилцалтай байгаа адилхан залуу хүмүүс юм. Ер нь чамайг харагдахад миний ойролцоол насны бисгүй надаас дүүч өнө тийм ээ. Яг ер нь шудраг танилцсан. Миний бүтнээр бол Алтан сүх ганц би. Солонгосод 10 жил ганц би амьдарч байгаа. Бүтнээр Алтан сүх. Алтан сүх да. Хоёулаа алттай юм байна. Алттай байж тээ. Үсгэр хэлсэн. Англи байна. Тий. Анхны үсэг цагаан толгойн ихний үсэг тий. Тийм байна. Анхдагчуд гэдэг шиг тий. Аль нутаг вэ? Улаанбаатар. 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 Аавын нутаг бол хоёул адилхан юм байна. Би манай аав булганых ааваар ярил. Тийм. Би өөрөө Улаанбаатар хотод нийслэлгүй. Би Улаанбаатар нийслэл. Чи тэр Улаанбаатар хотод төрсөн юм байна шүү дээ. Би Улаанбаатар хотын уг бол. 10 дугаар боллоо. Нэгдүгээр төрөх төрсөн. Нэгдүгээр төрөх. Би нэгдүгээр төрөх төрсөн шүү дээ. За айрхан л төрсөн. Хоёулаач амар төрөлдөө гэж сайнны хан зам дээр энэ чив төр нэг дэжиг төстэй зүйл байгаад нэрээ зам манайхаа энэ шууд лайв явж байгаа. Энэ ингээд Акийн 10 жил Солонгос орнд ингэж ялж амьдрах та тийм ээ. Манай зурлаач ягаад юу гэ камера шууд тогтоох гэж байна уу те. За зурлаач ингээ. Ахын тогтоогод өгөө. За би тогтоогдогч. Манай зурлаач маань бас нэг битэрийг үлдээчихэд бас дараа ажлуудаа хэмжүүлэх хэрэгтэй баг те. За окей. За ингээ тавьчих. За. Тий. Зурлаач салгалаад байна. За зурлаач салгалснаас бас ингээд согтоогоо гэдэг. Ойрхон ингээд тавьчих тийм ээ. За сайхан. Битэр чи хараад өгдөө. Битэр харагдаж байна уу? Мик бүсгүй ингэр дээр байгаа шүү. Шинэ яриа чихэн талтаа гэж тийм ээ. За бүсгүй суугаараа. Саманы суугаараа. За одоо ингээс хүний нэг булан бол ширээ мэрээ энэ гоё сет мэт нь бүтэн орж байна уу? Зурлаач яаж юм? За. Манай саманы бүсгүй маань ингээд бүтэн орж байна уу? Битэрийн царай гайгүй. Ингээс яваад байна. Арай нэмэлт гэрэлтэй бүр гоё тий. Энэ юу юм? 0 юм уу? Хаашаа Монголоор гэрлийн нас ачдаг. Түл гэрэлт биш бас дахиад гэрлийн тусгал. Манайх өрөөнүүдээ дандаа гэрэл арай гоё орж иж байгаас. За. Окей. Яста гоё газар байна. За баярлаа. Хоёулаа бол өөрсдөө ингээд бас харж болно гэсэн юм байна. Яриа сонсож байгаа гэж найддаг. Ийшээ жоохон гай. За яж гараа ингээ. За хоёул давхар ингээд шалгач. Өөрсдөө бас яаж харагдж байгааг хараад. За уушлаараа манай энэ зурлаач хийж байгаа бүсгүй маань болохоор одоо манай бүсгүй одоо дүү юм байна те. Ааха. Харин тий ахаа та ирсэн юм уу? Би ингээ дүүн байгаамаа гэдээ тасч авч яана гэхээр би ахын дүү камер бариад өгч гисэн байхгүй. Тэгээ зурлаач хийж байгаа бүсгүй ингээ ямар ч нөө зурлаач юг туршлагагүй одоо юм байгаа шүү манайха ойлгоороо те. За яж гараа. Хүч манайхан тэр яг ижил төстэй зөндөө байна. Тийм байна. Чи тэр 10 дор боллоо. Биш ээ. Нэгдүгээр төрөг төрсөн юм байна. Улаанбаатар хотод төрсөн юм байна. Нэгдүгээр төрөг. Нас ойролцсон байна. Ойролцсон байна. Би 10 жил чи 15 жил төрөө ойролцсон амьдарч он тол тийм ээ. За яриа сонсож байгаа юм байна. Тэгээ лайв бол дүрсэл жоохон гэрэл тод багц гоё тод байдаг байхгүй. Гэтэ энэ болж байгаа харагдчихлаа юм байна. Яриа сонсож байгаа юм байна. За тийм байна. Ахын дөө доотлын дээр ногоор нь гүйж юм ярихаар 1 2 1 1 1 2 1 тэгвэл яриа сонсож байгаа гэсэн үг. Гүйж юм уу те зурлаач. Тийм байна те. Нэгдүгээр төрөг төрсөн юм байна. Үсгээр хэлсэн юм байна, тийм ээ. Улаанбаатар хотынх юм байна. Нас ойролцсон юм байна. Солонгос дөрөд 10 гаруй жил надтай адилхан амьдарч байгаа юм байна. 60 зовлон бас нэгтэл юм байна да. Энэ үртэл бас энэ хэмжээ үртэл энэ сайхан газар караоке те. Ийм нэг ажилуулаад эзэн бол бас нэлээд маш их хурц хөдөлмөр орсон баг. Би бол ойлгож байна үрж байна те. Би одоо ганц би 10 жил ингээд амьдарч байна. Тэгээ яг Солонгост би ингэж явж байгаа 90 жилээс Монгол руу буцдаг юм лөө те. Ер нь шулуугаар яриа хоёул насны хүрсэн хүмүүс юм те. Хань жилтэй болъё те. Би Солонгост 10 жил ганц би амьдарлаа. Одоо ер нь бол
ерөөхдөө яг өөр хэмжээнд бас нэг тодорхой хэмжээнд зүгээр 10 жил зай зүгээр хаас тодорхой хэмжээнд бас те хөдөлмөрлөөд бас ингээд нэг орон гэрээ ч юм уу тийм ээ ингээд хийх юм ерөөхдөө өөрхөө хэмжээнд бол хийцээ. Одоо ер нь эх жилээс буцдаг юм гэсэн бодлого байхгүй эх жилээс. Эх жил үдээд их Монгол гоё гэсэн төлөвлөгөөд байгаа. Тэгсэн чинь нэг юм толгойд ёнк гэж чамаа гарсан жилд ороод ирлээ. Бүр ингээд нааша бодлоо л доо. Эх жил явах уу магадгүй жонтой танилцчихвол те сэтгэл санаа нийцвэл одоо би явах болов. Би ингээд юм л да. Би сажааны самууны сажааны болмоор би ингээ мөрөөдөд байгаа хгүй та. Хар бор ажиллаж чи өөрөө Солонгост олон жил амьдарсан юм ч бас ойлгож байгаа шүү дээ. Тэр бид нар хүний нутагтай хар бор ажлын нэг хүн татуу чонсомын ажлын нураалтны ажил, визаны ажил, тэ барилга байшингийн ажил, загас тариалан газар чороо гэл Солонгосод чипашка гараад бодлоо тийм үстэй. Айгүй олон зүйлүүд 10 жил би юу хийсэй үзгүй тийм үстэй. Чи ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр чи мэдээ Солонгостоос хар бор ажиллаж байсан таараш тэ. Чонсом монсо буудалд ажилладаг шиг даанд ажилладаг ч юм уу тийм үү? Ажил үзээгүй. Үзээгүй. Чинчаа. Өө чи чинь дгүүцтэй. Үндсэн мэргэжлийн гой сайхан ч. Гой сайхан ч. Солонгост 15 жил амьдрахад 10 жил 13 жил гой сайханаар явсан байна. Гой сайханаар явсан юм уу? Тэгэхээр чи манкур чинь. Гэхдээ арайч нэг ч удаа нэг барилгын чонс биш ээ. Шигданд гарсан. Шигданд ая 5 гугаах ч юм уу. Үзсэн. Үзсэн мэт. Буудлаа. Гэхдээ чи голцсон мэргэжлэр ажилласан юм уу те? Маникюр. Гой сайхан чаа. Тийм, салонтай. Салонтай. Өө яа. Салон ажиллалаа. Чи ч угаасаа дандаа тэгвэл одоо ингээд салоноор явсараад үдээд одоо энэ та дүүчин л манай хажууд дураад тааш манай баар шиг үү би сонслоо. Бас баар. Одоо чи харахгүй. Тийм Монгол лонж юу вэ? Баартай. Хөөх одоо тэгээд ингээд бизнес эрхлэгчтэй. Тийм бизнес эрхлэгч. Ганц би юм уу? Ганц би одоо хувийн юу гэдэг хувийн чадварлагчтай гэдэг шиг. Харин тийм ээ. Ямар юм бэ? Яг ойлгох шударгаатай байгаа. Тийм манай монголчууд мэдж байгаа ууртаараа манайхаа. 90-70 яриа. Энэ бол ямар нэгэн YouTube биш тийм ээ. Эдит хийж монтажлдаг зүйл байхгүй. Энэ шууд лайв шууд ертөнц. Магадгүй одоо Аки гэдэг хүнийг мэддэг бас тодорхой хэмжээний лайвыг бас мэддэг бол одоо надтай холбогдсон байлгүй дээ. Тийм ээ. Тийм л одоо санаа зовхон байхгүй. Энэ бол шууд лайв болохоор тийм үү. Аки маань одоо юу хийж ийна ингээ лайв чигээг болохоор гэдэг тийм. Тийм үү. Бидрэг бас ямар хөлөө хааны үз ингээ энэ олон хүмүүс лайвны араас ийм хөрхөр хүмүүс гэж намайг хардаг байна. Тэгж яа. Надад өөр хөрхөр хүмүүс яваад байдаг тий. Хөөх ямар гоё. Тэгээ юм байна л хоёул шулгуул яриа. За ингээ энэ надад зориулсан юм биш тий. За би нэг за надад зориулсан ч гэсэн би нэг яач. Хөөх энэ одоо ямар гоё. Энэ нэг яа виски тий. Зүгээр. Өөртсөн хүмүүстэй хийгээд. Өчигдөр нуруу төвшин ч гэсэн ер нь айгүй гоё тохирохоор юм да. Би нэг жоохон гэж лайв хийж байгаа тийм ээ. Сандраад. Баянга ийм суугаа ажил хийдэг болохоор одоо зин нэмээд. Би ер нь ийм гоё яг ийм гоё машин таарсан гэж дуртай. Яах вэ? Би ингээд өөртөө за. За энийхээ ханы гараас юм ууж байгаа юм. Шинж одоо ийм гоё мэдрэмж төрөв. Нэр айгүй сонь. Яг гэх гоё юм бол явчлаа шүү. Юу би ясаа нааша хатуусаа ирсэн л дээ өөр яг найс нь Солонгост машин зэрэг байхгүй яг хад харбор ажиллаг л дээ. Заяан болох юм бол нэг машин хөлөгтэй болгож өгөх. Бацар байна. Би нэг хүнд худлаа ирдэг. Шудраг би тэгвэл за ер нь Монгол би яа ингэж бодоо. За ямарсан чи яана би ингэж за танилцсан татаа өндөр одоо ийм том босс одоо бизнесмен хүний хажууд жоохон яагаад байна л та. Яг би чамтар нас одоо ойролцоо үед ингийн юм болохоор нас нь шудраг ингэ те. Яг ингэж яагаад байхгүй шудраг айгу шулууга ярьж байгаа шүү. За тэр бас ахыгийн хонор маань нэсэлгоо. За ингэж яаж уу ваншат гэдэг юм уу? Ваншат хайлж ууддаг юм уу? Чи яаж уух дуртай? Би бол чи яаж ууд би адилхан. Тийм үү. За. Чи юу дуртай би тэрийг чинь чи юу идмээр би тэрийг л иднэ. Тийм. Бас дукатай. Чи бид нар адилхан юм байна. Жимс ямар гоё юм бэ. За ингээд хоёлаа нэг толгоч танилцсанах тийм ээ. Вау л та. За. Монгол. За ажлын амжилт хүсье. Баярлалаа ирсэнд. Болцоонд бас өрсөн баярлалаа. Болцоонд өрсөн. Намайг болцоонд өрж нааш. Үгүй биш ээ. Намайг наашаа бас тийм ээ. Над руу холбогдож намайг өрсөнд баярлалаа. Тэгээ миний одоо ингээд лайв бичлэгт ингээд орж тийм ээ. Зоригтой одоо ичт нуухан байхгүй тийм ээ. Ил тод яриа хийж байгаад маш их баярлалаа. Энэ бол нэг лайв болгоод идэл боломж байх болохоор шудраг бүх юм үнэнгээр явж байгаа. Тэр нь сайхан байдаг байхгүй юу? Ер нь худлааж үзснээс үнэн юм сайхан. За тэгээд найс нэг шулуухан ард түмнийхэн би угаасаа лайв чаа. Үнэнгээр яриа. Нас 10 жил болж байгаа. Одоо ерөнхийдөө 8 жил бол эрхчлөөс би яг нас нэг гэж байгаа. Монгол эрхчлөөс явъя гэсэн төлөвлөгөө байгаа. Одоо явахдаа тэгээд эхнэрээ дагуулж явахгүй бол. Яагаад би Монгол явъя гэж бодож байгаа гэвэл би Солонгост 10 жил амьдрахтаа нэг ч одоо доктортой үер гэсэн хайрлсан хамт амьдэрсэн юмхтэй байхгүй үдээ өрөл.
Одоо миний нас одоо чи бид нар ойлцоо те. Бидний одоо нас одоо 80 90 оны өнөөс чи нас болсон гэдэг явж байна те. Одоо бол тоглоомын нас тий. Монголд очиж өөр хөвгтэй бодё амьдралаа бодё. Тэгээ Европод бол тийм үстэй. Европод бол манай багын найзууд одоо жишээлбэл одоо яг яриа гэж таслаад байгаа шүү дээ. Манай багын найзууд жишээлбэл Монгол байна. Гүй намайг наашаа ирэхэд чи би чи Солонгост ирсэн. Оо өстөнөр айгуу гоё ингээд ирчлээ. Найзуудын одоо дөнгөж найз эхнэр мөхнөртэй болох ч байгаа найз охин мөхөнгөө ч юм уу байсан найзууд. А нэг бол зарим энд ирээд бас надтай хамт ажиллаж байгаа Монгол руу буцсан нөхдүүд чинь ганц би залуучууд Монголд очоод одоо хаяа ингээ видео кал болоо найзууд руу гарах. Оо нэг хүүхдээ, хоёр хүүхдээ, гурван хүүхдтэй болцсон. Амьдрал нь жигдэрсэн. Ямар гоё амьдарч. Тэгэхэд над юу байна? Юу ч байхгүй. Тэгээд эд хөрөнд биш үү? Би бол ингээ амьдрал байхгүй байна гэдэг чинь би хинч болчих жоох байхгүй өнөдр. Амьдхан аргатай. Тэгээд чиний нөө нэг энэ одоо дотор чинь орж ижил нөө нэг хань гэдэг юм чинь үүсэх болоо гэж боддоо шүү дээ. Тэгээд одоо л ер нь Европод бол бидний насаа чинь хүүхэд нас гэдэг шүү дээ. 40 наснаас эхэлдэг гэж ярьд юм билээ. Одоо бид 30 60 насны сайхан залуучууд 40-оос эхэлдэг гэж Европ тийм уг нь бол. Гэхдээ өөр хүүхдээ бодохгүй одоо оройтгүй цаг хугацаа ус тийм. Тэгээд найс надад эргэжил яг үдээд би одоо Монгол буцъя гэсэн шийдвэрийг гаргацсан одоо явж байгаа байхгүй. Хэрвээ тэг би яарсаа бодлоо да чамтай танилцлаа чамтай фэйсбүүкээр танилцсан над руу чат утсан юм тэ. Тэг би фэйсбүүк гэж орлоо зураг үргэлж чинь харлаа тэг айгуу сайхан. Тэгээд нэр өөртөө ч олгодоо би ингээд юм хараагүй баар юм тэ. Энэ ажлууд бизнес эрхэлдэг гэхээр чинь бүр үстэй базар. Яг бодлоо л тэр найс ингээд шудрал гэдэг. Одоо яг би ер нь бас ингээд юм аа. Ер нь юм баар би ч бас Монгол багтаа бас нэг юмыг л бас хийдэг байлаа. Солонгос иргээс 10 жилээ төгсөө би ч бас барилгадаар ажилладаг байлаа, таксинд явдаг байлаа. Тэгээд бас ижил гаж байгаа шүү дээ, тэ. Бас нөгөө би сургалтанд баар одоо баримны курс төгсөөд 14 45 хоногийн баримны курс төгсөөд би зөөгч мөгч хийн баар караоке марког бол ийм юм дээр бол ажиллаад сурцсан. Залуу насыг бол сайн. Тий, маш их хөдөлмөрлсөн байгаа Солонгост ирсэн. Тэр би энэ одоо ийм төр цэм одоо миний одоо ийм баар караоке баар маар одоо ийм хуу газар ажиллаж баримын зөөгч хүмүүст үйлчлэгээний газар салбартад би бол амар сайн ажиллаж чадна. Яг тэр урд нь ажиллаад мэргэжлийн диплом сертификат энэ хэлэхэд айгүй ядаргаатай зүг. Ийм юутэй. Тэр би бодож байгаа хөө за би ер нь магадгүй чамтай те яриа нийлээд хоёлаас тийм ээ. Яс зурлаач хаалгаад жоо хаачих. Гадны дуу орж ирэхээр яриа байхгүй болчихдог. Цогч ирэх. Тэгээд юм байна. Тэгээ би яг ерөөдөө ингээд яг хоёулаа өшөө татан танилцсан. Өшөө ярилцсан тийм ээ. Өшөө ингээд цаг өнөөдөр ч юм дөнгөж л яаж танилцчихъя тийм ээ. Олон нийтэд чи шууд л явж байгаа болохоос ш. Тэгээ яг өнөөгөн дээр гад юм байна. Тэгээ би ер нь бол энэ хөө газар ажилласан. Тэгээ би бодож байгаа хгүй. За очивол энэ бисгэт магадгүй тийм ээ би бодож байгаа хгүй. Ингээд чи магадгүй миний самууны болоо би сажааны болоо те. Ирээд үт юм уу? Тэгээ би газрыг гоё ажиллуулад энэ сахирал магарал болоод энэ би яг Солонгос туслаа бичлэг гэдэг болохоор маркетинг сурталчилгаа энэ кимпод энэ чи кимпо те. Кимпо гүрээд яваг те. Кимподод монголчуудаа урайлаа те. Тэгээд энэгээр чинь бүр монголчуудаа амар гоё үйлчлээд амар гоё явж чадна чинь гоо чинь би сажааны болоо. Одоо тэгээд одоо орой ирж ажиллаад би өдөр нь өөрийнхөө салааныг ажиллуулаа би. Тий одоо яас надад орны хүн чи би яас чамаас бүр болий. Одоо яг би үнэхээр одоо өөр чинь одоо чи намайг одоо тоодогч хайрладагч хамаагүй. Монгол хүмүүс юм чинь. Би зүгээр одоо ингээд Солонгос олон жил хар бороо ажил хийлээ те. Хүнд ажил хийж байгаа. Одоо би бодмоор тий. Бие бодё нороо дороо өгдөөд энэ нороо дороо хайрлаа. Янз бүрийн нураалтай ажил хийж явж байгаа одоо гар урууга тасалчихгүй бол бас яг тахирдтай болчиход яах юм те. Нөдлөн бас нураалтай ажил манай нэг таньд хүн ажиллаж байгаад найз нүд амруу төмөр зооход одоо цохорцсон байна. Манай нэг ах баараа гэдэг ах сайхан нураалтанд ажиллаж гарлууга шилжсэд тэгээд юу ячиж энэ хүн тэгж ярихад гаран дээр шил унаад нөө нэг шүрмсээ таслаад одоо эмнэлэг төвтсөн өнөөдөр над руу ярьж байгаа чинь. Тэгэхээр би одоо хүнд ажил хийж одоо би эрсдэлд оруулмааргүй байгаа болохоор хангалттай 10 жил амьдэрсэн чи явахын наан одоо тахирд болох үедээ гэж айгаад хөнгөн одоо хөнгөж байх үү чам шиг бизнес эрхэлсэн гэсэн би бол ингээд айгүй гоё тэ бүхэн дээр ингээд туслаад дэмжээд ингээд өөр юу чадна тэрийг бүхнээ чамд ингээд сэтгэл зүрхээ бүхнээ зориулаад ингээд явчихна. Тэг чи намайг ингээд тоогоод ингээд даа чи намайг тоодог намайг нэг ажилланаараа шаардлага их хангамда. Шаардлага их хангамда. Тэг би араа шал мал угаан 85-аг одоо рефлешн юу хийдэг бүгдийг нь зөөгч рефлешн хийн тэ яг үнэхээр чи ингээд ажил намайг авах гэх юм бол би бол бүх шал мал бүх цэвэрлэм энэ 85-аг маа бүгдийг нь хийгээд хүмүүстэй. За ажлын гэрээ бүр болигд ажил ормоор байна. За. Тэр бодлоо нааш ярьж байгаа юм л бодлоо. Нэг бол ажилчин болж, нэг бол болдог бол яг нас өрдсөн юм чинь магадгүйс өргөчч юм билүү те. Тэгвэл бас тэгвэл би ч 90 жил Монголын үе гэснээр болно шүү дээ. Чи энэ Солонгост байгаад би энэ чинь
хамтдаа эндээ солонгосуудаас мөнгө тийм биз дээ бизнес хийж чад эндээс бас эдийн засаг сураачууд хоёул Монголд очиж сайхан дараа насны эзэж аргуул бас тийм биз адилхан юм байна. Чи ганц би ганц би. За үнэнгээл ярьлаа. За ингээд Аки болцоо 25. Чи өнөөдөр миний 25 дахь болцоод бүсгүйгээр орчих. Би ингэдэг байхгүй юу? Хизээ нэгэн цаг татаа тийм ээ одоо магадгүй энэ бүсгүй намайг одоо тоосон ч бай тоогоогүй ч бай те энэ одоо мундаг бизнес эрхэлдэг бүсгүй бас өдий одоо 15 жил бас энэ хүн бас юу хийсэг бодож л байгаа хэл та мэдээж намайг бас одоо ингээд ярьж явах төрөл бас нэгийг бод нөгөө тунгааж байгаа байх. Акин одоо лайм дээр шууд хэлж байгаа болохоос тийм ээ. Тэгээ шудраг байлгад бол би зүрхсэтлээ шууд ингээд шууд хэлж байгаа. Шудраг ер нь бол ашиг гээл. Яагаад мэддэггүй байсан шудраг хэлсэн дээ. Тэгээ чи анализ бод те бодъё. Тэгээ би гэртээ харин чи над руу ингээд бас нэг хоёлоо ярьж үзье, чаталж үзье тийм ээ. Тэг ингээд яг чи бод хугацааг би чамд өгье. Тэгээрээ чи намайг тоохгүй бол хамаагүй яг танад гайгүй орлого гайгүй бол би яг ажиллаж бодсон шүү дээ цалингаар тий. Тэгвэр болохгүй нас нэрчлээс Монгол руу явж амьдралаа өдөө гэсэн бодолтой. Үнэнгээл хэллээ. Давтаж ярьсан бол уучлаарай. Зөөр ярих гэсэн зүйл юу вэ? Оо манайх одоо ингээд нэг дуудаагүй хажууд нэг Монгол лонж юу клуб энэчнээ дуулж агаад холтож явахгүйгээр энэчээр бүх юм шийдчихээ. Эндээ бүх юм шийдэх. Тэгээд энэ өрөөндөө бас ингээд том хамгийн том багтаамж нь 10. Энэ бол тест янз бүрийн гоё одоо төсөө өдрөө үйл ажиллагаа янз бүрийн юм зохион бүтээгээд байгуул яхад бол те өдөрлөө зохиогдож янз бүрийн гоё юм шүү дээ. Орчин цэвэрхэн сүлийн дуутай дотроо найлтай. Дотроо тань энэ ч аюу гоё даваа. Гарч ороод хүмүүст бас харуулъя. Кимпо те Кимпогийн күрээдөө. Кимпогийн күрээдөө. Тий. Солон одоо энэ кимпод гэдэг Монгол. Хоол эзэн шигсаа пап. Оо пап могу пекопа могу. Оо чупал гэнэ. Яг хааны нөгөө гоё амар гоё хоолч гэж тийм ээ. Зүгээр нэг л зүүжлээ. Хоёлаа тэгээд тийш эдлээ баар юу нэг орчин гэж нэг хальт харчаад тэгээ хоолоо идчихээ зүгээр. За тэгээ ерөнхийдөө хараа ийм байх ш. Найсны дараа ингээд шулуухан шудраг хэлж байгаа шүү уушлаарай. Тэгээ магадгүй дээ чи тий айгуугаа нүдэнд дулаахан тийм ээ. Би яг ийм ер нь юм нүдэнд дулаахан амьдрал үзсэн, амьдралын төлөө зүтгэж байгаа бизнес эрхэлж байгаа те. Өөр нэгэн амьдралаа босгоцсон тийм ээ. Тэгээ ийм бүсгүйтэй одоо насан ч болж уучих нас. Би одоо нэг 15 20-тэй жоохон охтууд гээд годгоноод байхгүй шүү дээ тий. Өөрийгөө яа гэж байгаа бач хийсэн шүү дээ. Тэр одоо нэгсэн амьдрал ингээд тогтцсон ерхий нэг иймэрхүү тий. Энийг бас би доороос нь анализыг боддог юм амьдралдаа шийдвэр гаргах тий. Төвшинг ийм хүн насны бүсгүйг хайж одоо ингэж урд нь бол яхаа жоохон охин бодоод өөрөөсөө дөөмөг сонирхдаг гэсэн ч одоо тэгдгүн байна. Амьдрал чинь эндээ ингээд ирэхээр зүгээр л яг насны хань тий. Миний амьдрал тийм их хань болохоо тэр үнийг л хүн хайж ингэж бодож яхаа бодол мод өөрчлөгдөх юм. 37 8 болоод ингээд ирэхээр чинь 30 гараад ирэхээр хүний бодол өөрчлөгдөх юм ба шүү дээ. Одоо тийм ингэ замбараатай болоод эхэлж байгаа. За тэгээд би ингэж байгаа. Магадгүй одоо Аки одоо 25 дахь болцоод бүсгүй үнэхээр одоо энэ хүрээд зогсох чинь гэлөө. Наша. Одоо клав ингээд яачаа. Магадгүй Аки болцоо 25 дахь болцоо маань энэ хүрээд зогсохыг би таашгүй. Аки болцоо магадгүй өнөөдөр чи намайг бас энэ хүргээд нэг яг зүгээр өнөөдөр яг энэ бол ингээд энэ яриа энэгээр ингээд өндөрлсөн ч болно л та би сэтгэл гундахгүй те жоохон нэг ганц хоёроор хамгийн жоохон бодгол байх та. Тэ яг жоохон ямарх баг. Гэтэ зүгээр энэ чинь амьдрал үзээд бас өдөө бол явцсан юм чинь те. Өөл болоод хамаагүй би ямар бол би лайв хийжээд монголчуудаа ямар лайв хийждэг байхгүй. Одоо энэ ямар л тайлч шүү дээ. Монголчуудаа лайв хийгээд ямар ганцаарлаа тайлаад тэгэл 60 золонгоо тэгэл мартчихна. Тэ маргаашаа амьдрал руу урагшаа хараад алхаж байгаа юм чинь. Тамагт 26 27 28 бидгүй Аки болцоо 30 болоод ер нь Аки болцоо хизээ хин зогсохыг тэ хинч таашгүй байна. Магадгүй 25 дээр зогсохыг мэдэхгүй байна. Үгүй болоод тэгээд 26 27 28 30 гэл явна да. Явж байгаа хизээ дуусах тэгээд нэг л өдөр цэглэн намайг дуусгаад өгөөч тэ. Намайг энэ үзэж байгаа бүсгүй хин нэгэн бүсгүй байгаа. Энэ бүсгүй маань намайг тоохгүй бол дараагийн бүсгүй энэ Аки болцоо гэдэг контентыг нэг зогсоогоод өгөөч тэ. Тэгээд амьдралаа зогсохгүй. Зогсохгүй болоо. За нэг бол ард түмэнтэйгээ урьж байгаа л дуусъя. За ямарсан баярлалаа. Баярлалаа. Өөрөө чи яриулаг үзтээ уучлаарай. Өөр ярих хөрхөн байл ярьж удаж тань яа. Ярам уу те? Ярам уу те. За тэгвэл хоёлаа орчингийн хоёлаа харуулж явчих те. За тий. За тэгвэл би ингээ монголчуудаа сайхан орчингийн сайхан харуулж явчих. За манай бүсгүй чинь бүтэн дээр алтан суд. Алтан суд. Оо базар байна. Ямар гоё нэртэй алтан суд та. Алтан аваа судтай. Тий алтан. За би чи бол мик өгөрөө нэ за. Чи миктийг цуг хоёлоо цуг яриа явах юм чи те. Одоо цуг л явчих дээ. За. За манайхаа ингээд манай алтан суд маань намайг алтан суг гэдэг нь шүү дээ. Бүтэн дээр алтан суг Аки. Энэ бүсгүй маань алтан сугд юм байна. Самууны, ананус ажааны, ирээдүйн сажааны энэ баарны эзэн манайхаа.
За арай жоохон хөөрөд хитрхи хөөрч явж. Тэгээ ингээд өрөөг нь камера эргүүл харуулж явж тий. За ийм юутай юм байна. За энэ бол нэлээд хамгийн том өрөөд орох уу? Тий, хамгийн том өрөөнд. За ингээд хамгийн том өрөөд орох юм байна. За ингээд ийм гоё өрөө хараа. Янзын ер нь ингээд чи камера барьчих. Одоо болоо. Тэгээ би ингээд сайхан. За энэ сет. Тэ? Зүгээр мик зүгээд байж. Мик чинь зүгдчих. Өөрөө тайлбарлаад чи хэлэхгүй юм дэггүй шүү дээ. Одоо энэ жишээлбэл одоо ингээд юу надад зөрүүлсэн зүйлүүд нээс нь сет бидэнд ордог юм уу яа. Энэ бол манай зүгээр кибо анжуу одоо хүн чочоорж ирэхээр өгдөг. Энэ болохоор сетэнд орсон. Файл. Тэгэхээр ийм юм байна шүү дээ. Зочин орж ирвэл ийм гоё сет өгдөг. Одоо энэ болохоор ингээд самар байна. Төрөл бүр ингээд 2 3 төрлийн самруудыг энэ зочин орж ирээд одоо каракины 1 цагийн хан шиг 1 цаг аваад тэр ганц хоёр пиав захиалдаг ч юм уу. Тэгээс шууд энэ шууд автоматар ийм олон амжуу орж ир. Зарим каракины газрыг би муулж байгаа юм биш үү манайха. Зарим солонгоснуудыг солонгос одоо монголчуудад зориулсан каракинууд үсрээл нэг ийм амжуу нь байдаг шүү. Нэрээ. Амжуу нь байдаг. Зарим каракины газрууд солонгоснуудыг үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудаа энэ каракиноос та бас үлгэр дуурайл аваараа энэ гэж караки орж ирээ зочин орж ирэхэд араа амжуу ийм олон самарнууд ингэ байд юм байна. Ийм олон самартай караки би ер нь баг харж байгаагүй. Баг байдгүй байхгүй юу? Танах бол өө number 1. За энийг тусдан тавина. Энэ бол тестер нөө. Энэ бол зүгээр зочин орж ирээ суугаад шууд автоматар ирдэг үнэгүй. Тийм үнэгүй. Үнэгүй автоматар ирдэг ийм олон төрлийн самар орж ирдэг байх юм шүү дээ тийм үү? Вау энэ удаа тасархай. Тэгэхэд одоо ингээд энэ виски. Сет гэд энэ яг би нэг яагаад ингэ тайлбарлах гэдэг гэхээр над руу нэг чи өстрэмгсэн шүү дээ нөө нэг яг манайх бас ингэ 150 бас юм сеттэй юм баар ажилладаг гэдэг. Тэгээ би яг харсан яг юу байл л та. Тэр эн чинь болох нэг сет үү те. Ингээ сетэнд ингээд хэд нэг виски. Сет нь хэд вэ энэ одоо 150. Шибо маань. Вау 100 маань. За ёо танаа ч бүс айн гоё хөнгөлөлттэй ямар гоё юм бэ. Хөөх ер нь танаа сэнүүдээс танаад орж ир танаад ир найзтайгаа дуудаж очиж шоурч. 150 тий ингээд олуулаа тэгээд хүний тооныг 150. За би нэг юм хэлье. Тавуулаа солонгослууд би яг нэр зохиод байх. Ер нь зарим манай солонгос газрууд те зарим газар одоо энэ тентгийн газрууд зөвхөн баг вискийн 130 мянга. Би дээр найзуудтайгаа нэг газар орохгүй юу. За тухайн газрын одоо тийм газар гэж яриад яхаа те бас адилхан бизнес эрхэлж байгаа хүмүүсийг. Яг нэг газар орсон чинь ганцхан виски заяо. Нэг виски мөстэй ингээд 120 мянга гэж байгаа байхгүй юу. Виски 120 мянга мөстөөгөө. Тэгэхэд танах вискитэй. Тэгээд энэ 2 3 ундаатайгаа одоо ингээ ундаатай тий. Ундаатай вискитэй камернаас нь бүтэн орж байгаа шүү дээ. Бүтэн орж байгаа шүү дээ тэр. Мөстэй зөвхөн вискиний үн. Энэ 150 мянга чинь бараг вискиний үн байхгүй юу? Би нэг улаан шоуучраа биш үнэ. Яг найс нь хайдаас нэг найс нөтөд уулзнаас караоке бааргаа явна шүү дээ. Тэмүүл солонгос газар хэдэл зарим газар ингээл 120 30 мянга 150 мянга. Яг манайх одоо ингээд тийм монголчуудаа хүндлээд ямар гоё. Тийм үний бид нар чинь бас жаргалсан хулангаа яаж яасан чинь ингээд ууж болно. Ходоод бас хоосон байлгах болохгүй. Короче. Тэнд дунд чинь хоол идсэн хүн байна, идээгүй хүн байна. Тэгээд жимсээ идээд ажигаа. Короче. Оо жуун сарам. Самар жуун. Хүний биед чинь айгуу тийм бие хайрлах дуртай. Хөөх. Харин анжуугаа заавал идэх хэрэгтэй. Ааха. Тэгээ энэ хараа. Тэгээ ингээд анжуунууд анжуун гэсэн жараа. Гүзээлцг нь усан үзэм. Хөөх ямар хөөрхөн. Энэс илүү одоо 100 олж амс зөндөө төрөл нь өөрчлөгдөж явах. 150 мянгад одоо ингээд байна гэдэг чинь шүү дээ. Энэ чинь гайхалтай. Энэ юу юм уу шүү дээ. Энэ хараа. За зарим нэрийн энэ усан үзэм байна. Энэ банан байна тий. Энэ чоколад баг шиг байна. Энэ самар байна. Энэ помидор байна. Энэ жижигхэн нэг юу шиг мандрин шиг жирүүч мандрин юм уу тийм ээ. Тухай талаархтай жимс. Тийм одоо юм ингээд 150 мянга сет. Тасархай манайха геймпод гэдэг монголчуудаа энчантай ойрхон шүү дээ тий. Энчантай ойрхон, илсантай ойрхон. Илсан энчантай ойрхон. Илсан тайжуутай ойрхон. Тайжуугийн монголчууд, илсаны монголчууд, энчоны монголчууд ийм гоё араа 150 мянга гэхэд ийм сеттэй. Тэгээ ийм гоё талбайтай, ийм гоё монгол бүсгүй, ийм гоё газар ажиллаулдаг маань манайх өргөнөөр ирж бас үүсгэж байгаараа хаягийн тавьсан байгаа, усын дугаар нь тавьсан байгаа. Геймпо шүү те энэ газар чинь. Геймпо хүрээд. За тэгээд энэ хараас 0 юм байна шүү дээ энэ хараа. Өрөөндөө одоо ингээд энэ зааланд орж ирээд энэ 12 дөө 20 хүмүүс сууж юм байна. Энэ бол том заал, ганцхан заал те. Ийш оронгууд манайхан хэцүү шүү дээ. Манайхан ингэдэг байхгүй яраа. Камерыг харж орж зүгээр.
Манай миний сар харж байгаа шүү дээ. Манай монголчууд байгаа. Ер нь зарим газар айгүй хэцүү. Караоке мараконы газар ороод тэгээд энэ олон нийт буржинсан сотон үлч ууц идсэн хүмүүс ч хэцүү шүү дээ. Тэгээд караокены нойл мөл орох гээд явдаг тий. Тэнгууд хоорондоо ууцсан хүмүүс ч хоорондоо нойлын үдэн дээр мөргөлдөн. Тэгээд тэрнээс бас хэрүүл маргаан зодон зохион болж. Яг өөрийнхөө өрөөнд өөрийнх нь нойлтой. Тэгэхээр өөрийнхөө өрөөндөө өөрийнх нь нойлтой. Одоо ингээд энэтэй сайхан нойлтой орч тий. Гар хөлөө угаачна. Тий гар хөлөө угаачна. Нэг удаагаа сайдтай бас. Оо энэ ихтэй янзсан гоё юм байна. Ямар гоё юм бэ манайхаа. Караокены өрөөндөө нойлтой. Тэгээд чи гарч ороод хүмүүстээ мөргөлдөөд нойл мойл хүлээгээд ингээд согсоод авах ямар шаардлага байхгүй. Энэ үү янзтай. Гадаанаас нойлтой тустай. Оо за гадаанаа нойлтой. За би гарыг. За одоо манай самууны төв зурлаач хийчих юм шүү дээ тийм ээ. Анх удаа яа харж байгаа самууны. Тэ? За. Аа за тийш юу? Энэ дахиад оо за энтэй бас юм гоё өрөөтэй. Хөө орчин дорн. Самууны гоё удаан гоё ингээд өрөөгөө гоё ингээд сайн тойроод харуулж хараач тэ. За ийм гоё бас нойлтой өрөөндөө. Вау та. Гэт нэлээ. Дахиад нойлтой. За ирчүүдээ тийм монголчуудаа баар одоо бид нар караокегийн дотор ингээд орно ууж идэн тийм ээ. Янз бүр заавал гадаа гараад янз бүрийн одоо танах тарахгүй хүмүүстэй нойлд одоо мөргөлдөөд тэ сотон үлдсэн хүмүүс ч бас хэцүү шүү дээ манайхаас. Ямар нэгэн бүрдлээс болоод мөргөлдчихэд одоо чи наашаа чи шаашаагаад байж игээд би шиг чи шиг гээд хүлээж байж магадгүй бас янз бүрийн бас нэг ууж идсэн хүмүүстэй таарад бас зодон зохион гарч ирсэлтэй. Тэрний оронд сайхан эндээ ууж идээд өрөөнд дотроо би борчинд. Эндээ ууж идээд нойлдоо орно гэдэг чинь айгүй гоо шийдэлтэй юм байна. Даваа талаад ундаг үе шүү дээ. За үргэлжлүүлээд 2 дахь өрөө. Энд чинь 2 дахь өрөө тийм ээ. Хэдэн хүн чи хүн байна уу? Сараа миса? манай чи өө сараа мана. За дараагийн өрөө. За ингээд дараагийн өрөөд орж ирлээ. Дараагийн өрөөд ороод ваа. Дахиад нойлтой бацар яг саманы би хамт би ер захирал болоод ажиллаж байгаа. Би нойл мөл амар уугаад чи миний юу харж ирсэн үү? Миний бишгэрнүүд одоо чонсон монсоо би чи эвжиж чонсон хийн барилгын дараах чонсон сургуулийн чонсон монсоо буудалд ажиллаж ирсэн. Би чи амар цэвэрлэгийн яст амар штэ. За энэ бас нойлтой байна. Окей. Бахан өрөө болгондоо нойлтой байна. За ингээд 3 дахь өрөө тийм ээ. Тий. За өрөөг ингээд сайхан за би энэ сайхан сууж. Жоо энэ өрөөгөө дахиад нэг тойруулаа гоё харуулчих тий. Тойруулаад за зөөлхөн гоё харуулаарай. Над за ингээд. За энэ дараа 5-аараа 10-аараа багаараа хамтаараа бутаараа бөөнөрөө найзуудаараа ингээд ирээ төрсөн өдөр үйл ажиллагаа бүх юм амар гоё юм байна. За тэгээд энэ чи баатаа гэж байгаа шүү дээ болоогүй. Ааре нэг гинөө. Энэ хамгийн жижиг өрөө. Энэ хамгийн жижиг өрөө. Жаагнго. Үу. Жижиг өрөө мөртлөө гэрэл юутэй? Нойлтой бас. Жижиг өрөө мөртлөө бас дахиад нойлтой манай. Энэ хараа би жижиг өрөөнд ороод ирсэн байна. Дахиад нойлтой. Оо. Тийм байна. Дахиад нойлтой манайхаа. Жижиг өрөө. За энэ бол өстэй янзын юм байна манайхаа. Оо за тэгвэл одоо ингээл бид хооморт нэгээ суучих юм шүү дээ манайхаа. Тэ? Ингээд энд нэхэд энд чинь бараг 10 залуус суучих юм биш үү? 1 хүн 2 3 хүн 4 5 6 7 8 улаа 8 улаа 10 улаа энд суучих юм. Тэгэд энэ талд нь болохоор 10 та 20 хүмүүс ингэ сууж байна те. 3 би бүрөө. Тэгэд энэ юу караокегийн солонгос Монгол солонгос Орос Вьетнам нөгөөх нь Англи. Ер нь бол одоо бүхий л улсын 5 6 орны орныхоо дуугаар монгол хэлээрээ дуулж болно, солонгосоор дуулсан, солонгосоор англи. Бид бас хүний газар амьдарч байгаа юм чинь олон орны найзартай байдэн штэ. Тэгээд тэрийг давуу талыг ягаад зөвхөн монгол дуу биш бас гадаад дуу хамт тавьсан байгаа. Оо. Сингапур. Самуны жуун сараа. Айко мундаг үе штэ. За тэгэнгүүт одоо ингээд юу юм бэ штэ тийм ээ. За самуны тэндээс наашаага. Биш тий, над руу оруулаарай. За ингээд манайхаа ийм байна. Болно. Окей. Орноос арай хортчлоо. Энд нэг өрөөтэй юм байна тийм үү? Тий. Караоке. Ийшээ нэг өрөөтэй. За энэ өрөөг хаалганаач тий. Дахиад ийшээ нэг өрөөтэй. Энэ бол амар гоо том. Одоо Акигийнхан байгаа гоё өрөө шүү дээ. Тий? За энэ өрөө. За эндээсээ гарлаа. Бүгдөө дотор нь нойлтой. Энд ийм гоё өрөө байна. Бүгдөө дотор нь нойлтой. Оо жоо. Айго. За тэгэхэд эндээ ингээд тэгтэй юм байна тийм ээ.
Санчи. Оо, эндээс одоо ингээд ямар төрлийн вино, виски уух вэ? Тэрийгээ сонгоод сууж болох юм шүү, тийм үү? Вау л та. За өдрөө гарна. Энэ одоо танаа газрын хаяг. Тийм. Нэр нь тий? Пеори. За ийм Монголоор дайган. камерыг харж байгаа юм байна. Яг гоё ингээд бүтэн гоё харагдана. Ингээд ингэ хаяг нэ байна. За ингээд хаяг явууч байна. За наашаа явлаа. Яваарай. Тэгээд энэ пим панк гэдэг энэ одоо нөгөө бар. За тий. Наас нь чи хамгаалаад барлага. За тэгээ. Түг. Оо ингээд орчих юм уу? Босоо юм уу? Шууд. За бараа ингээд талаас нь харуулаарай. Харагдаж байна уу? Харагдаж байна. Ийш ороод балаа авах нь шүү дээ. Оо. За шууд цолоо. Зурлаач за мөшөөс холдороо гэж байгаа. Йоо шууд баар руу орсч шууд балаа авах. Өөр ирэхгүй. Би ингээ бүтэн орж байна. Гоё. Бүтэн орж байна. За. Би одоо самуун юм зүгээр. Дуу сонссон чи бүр ингээ шууд яаж. Одоо энэ дотор орох чи ярих боломжгүй байж тээ. Дуу ихтэй болох тээ. Яг. Сараа минсаа. Сараа манай. За, сараа манай яана. Энэ газар нь тийм ээ. Манайха. Энэ газар нь Кимпогийн бүрээд. Кимпогийн Корей явуулт байдаг. Караокетэй байна. Өөрийн самууны караокетэй, өөрийн самууны баартай. Караокетэй баартай. За бүгд баар дуурай. Яа. Оо, ямар юм бэ? Давай өгч. Батар. Пейж ямар юм. Айго. Өрөөрөө пейж гэж. Дэс өрөөрөө. Өрөөрөө гэж. Айгос чи байна. Сосоо чи маа. Асалга. Маста ти паагээ сачны манаха. Манаха усулаа манаха. Кипо. Шорта. Исоо. Коосоо котасуу байна устаа. За. Би шийдлээ манаха. Болий. Мик. Мик өгөрөө. Окей. Өөрөөр гэрлээ асууж орон царууд авдаг. За манаха. Аки шийдчихвэ шүү. Ерөөс нь Монгол руу явах боллоо байна. Би тэгээ яа чи Кимпод амьдралаа. Тэр бүсгүй найраа тэгээд аваа суучих шиг. 10 жил хараа ажиллаа одоо болио. Ядарч юм. Манаха. Одоо цагил болно. Тэгвэл 10 жил амьдралаа аки. Нороо. Ори аппа. Сүн аппа. Тари аппа. Йоо ихтэй манаха амар үзээ. Одоо ингээд нас яваад байна манаха гөөж юм. Манахаараа шүүстүүд акиг юусэн гэдэг сажны болчих манаха. Дөгөө манаха. Би одоо хүн дэш нэмээргүй нэрээ. Акиг нэрэг шиг Монгол явах боллоо. Юусэн бүсгүй яаж чад найраад аваа сууч. Тэгээ би газрын захирал боллоо. Тэгээ өөрийн самууны акиг сажны. Би ер нь бодож байгаа юм л да. Олон жил хар бор ажиллалаа, хүний дор ажиллаа, Шипасакаараа дуудлаа. Монгол ч гэсэн ажиллаа, барилга байшин дээр ажиллана. Цалин өсөө тавихгүй Шипасак гэж байж. Бас ер нь бол ашиг ш. Одоо акийн нэг томорцсон юм чинь. Хэлгүүгээс хэл зөрөгтэй хэл чинь баарныхан дуун чанга юм яриа сонсдоггүй. За би ер нь шийдчихлээ манайха болоо. Ер нь шийдлээ. Дуураас нь жоохон холдоод манайха. За ерөөд харагдаж байна. За ингээд. Аиша димээ юм байна. Ер нь зааж. За шотлоо доо манайха болоо. Нөө манай баар маань энэ шүү дээ манайха. Кимпорт байдаг тийм ээ. Нэр нь ийм нэртэй. Энд баартай. Энд баартай. Тэр харагдж байгаа караоке. За шатны хөнгөл нь аавна. Летний сугаар юу дуусч тийм ааш базаа гэ.
шатар болж шиг. Шатны өнгөлд. Шатны өнгөлөөр уучлаад зугаар доош бууж нэг ганц хоёр яриа өгч байгаа юм болохоо гинжана юу? Нэг давхар нэлүүлээ. 3 давхар доош нэлээ богоно юм манайгаа уушлаарай. За гарч яагаад нэг дуу чимээгтэй болохоор шүү дээ айгүй юм байна. За ерөнхийдөө ингэлээ манайгаа. За бууж байгаа дээрээ манайгаа. Сэтгэл өрөөд байна чинь. Өөс амчин. Бүр би нэг давхарлаа яваад ирв. Машины сагсаал руу уучдаг ба шүү дээ. Айгүй тийм л үү. Залаа явж байна манайгаа. За гадна талаас нь хэлт харуулад нэг яриа өгчээ. За ер нь энгийн юм манайхаа шүү. Ер нь баг энэ бүсгүй найр юм манайхаа. Одоо олдж байгааг нь сайхан мохоо өндөр нам өргөн бүрдүүн тийм ээ гоё сайхан одоо гутлаач гэсэн би тохоо гунгасны нэг намайг тоохгүй гэдэг шиг гол чилж явсаар 10 жил амьдрал одоо боли. Амьдралаа бод юм манайхаа боли. Одоо солонгост хөлөө болоо утгаа болоо учраа болоо 10 жил амьдарсан байна гэдэг юм шүү манайхаа. Учир болохгүй юу солгоо. За нэг зам гарч иж гэсэн. Тэг гээд байна л да манайхаа. Юу хэлэх гээд байна гэхээр за манай би гаднаас орч харуулаад манайхаа. Гадаараа ирсэн юм ч байна. За ингээ килотор байгаа монголчууд баярлаа. Тийм ээ. Тэгээд энэ Аурора гэдэг ийм хотел. Энэ хотелийн Гимпорт байдаг. Кури йогийн дээр байдаг энэ том барилга байгаа юм байна. Энэ хотелийн 3-5 хүртэн саяны бар одоо тэр харагдчих шүү дээ тэр. Энд байгаа юм байна манайхаа. Тэгээ энэ бар энэ хотел болохоор одоо ингээд дотор ингээд буудлан байгаа 3-5 хүртэн одоо 1 давхартай ингээд арай тэнд СВ харагдаж СВ дэлгүүртэй байна. 2 давхартан ингээд хоолны газар байгаа гэсэн 3 давхартан одоо манай саны үрийн самоны мисо тийм ээ. Манай одоо бүсгүй маань одоо ингээд баара караокег ажиллаж байгаа юм байна. За тэр дээр ингээд хотел ажиллаж байгаа юм байна. Хотел ажилт юм байна. Тусдаа шүү. Тэр нь тусдаа бизнес солонгос үний. Тэгээд энэ чинь бас гулгай массаж дээшиг бол янз бүрийн юм байдаг гэж юм тий. Массаж янз бүрийн юмнууд байдаг гэсэн шүү манайхаа. Нэг дороо бүх юм байдаг юм байна манайхаа. За тэрийг бас хэлт оруулчих гэж байгаа. Ярьчигээд. За тэгээд юм байна манайхаа. Шулуухаа ярихад эргэжил Монгол өвөг яг битүүхэн бодож ирсэн. За солонгос төр бүтэхгүй юм байна да. Хаашаа солонгос юм баг хотлал явчлаа юм байна да тий. Бас санаагаа сапах юм байна. Монголдоо очиод жинхэнэ нэг цэцэг цэврүү шиг гэдэг шиг за цэцэг цэврүүч одоо хаашийн зүгээр яг Монголдоо очиод тийм яг нэг Монгол одоо нэг тийм гоё байглаараа гэдэг шиг зан ааш нэвтрээгүй мөнгөний одоо дэв суугаа одоо тий мөнгөний одоо тийм шуналтай тийм биш гоё сэтгэлтэй амьдралаа аагаас нь ингээ гоё ихлэ босхийг гэсэн гоё бүсгүйчүүд байдаг да Монголд нэг тийм монголчин гоё жинхэнэ Монгол цэвэр Монголдо тийм үс байгаа. Солонгос бид яг зарим сайхан биш байгаа бид нар үгүйсэхгүй. Гэхдээ ер нь л худлаа гарууд байна манайхаа. Энэ хүнтэй яг сайн хүнтэй энэ таахгүй л байгаа ахалтай зүгээр яг. Энэ хүнтэй гэж ярихад ер нь жоохон хэцүү Солонгост. Солонгост ер нь бол хань ажилтай болно гэдэг бол ер нь бол хэцүү шүү. Энд бол ер нь санаа сапаах болцсон те. Жоохон мөнгө ажил ер нь жоохон мөнгө үзсэн. За ийм хүмүүс болохоор ер нь хэцүү байдгийн байна. Тэр Монголд бол жинхэнэ монголчингоо монгол цангаараа тий сайхан бүсгүйчд Монголд байгаа шүү дээ манайхаа. Тэгээ акин харин бодоод байгаа. Ер нь хэрэгчлээс Монгол зайлээ. Одоо амьдралаа бодъё, амьдрал ахуйгаа бодъё гэдэг өөрийгөө бодоод үлсэн чинь тэгсэн чинь бас амьдрал байлаа юм аа. Солонгонд ямк гэдээ ороод ирлээ. Тэр автобус дотор явж бодлоо жоохон нэлийн жагалж болж юм бодлоо манайхаа. Жагалж бол юм жоохон бодлоо. Тэгээд яалж чинь манайхаа. Яг магадгүй бас те. Ягаад нэг юм нэг бүсгүйчүүдэд цаахан танилцаад амьдралаа олж болохгүй гэж. Тэгвэл одоо эргэжил мэлээс Монгол руу явах боли тий. Тэгээ эндээ сайхан ажиллаад энэ бүсгүйгүүтэй одоо өстө би ч одоо Монгол тогтооны зөөгч бариманы курс төгссөн. Би бол ер нь цэвэрлэгээний ажлууд амар сайн. Тэр бол би шонсон цэвэрлэгээ шигдаан мэгдаанд ажиллаж байсан. Монгол тогтоо зөөгч бариманы курс төгссөн. Бааранд ажиллаж зөөгч баримаа хийчин. Тэгэхээр яг энэ миний одоо Монгол ажилласан бас мэргэжлийн ажиллаж байсан бас арга барил туршлага бас яг энэ дээрс байна.
Тэгэхээр би энэ бүсгүйтэй сайхан танилцаад, өшөө сайхан дотн танилцаад тэгээ бизнес энэ ганц бие гэж шүү дээ манайхаа нэг өвн. Ганц бие юм байна. Тэр чи би чи ганц бие баачих гэж шүү дээ. Тэгэхээр би энэ жил Монгол явах болоод, эх жил Монгол явах болоод энэ бүсгүйтэй тэ яг зөв контент үс гэдэг юм манайхаа. Үзье. Мессежлээд гэж чатлаад өнөөдөр лайвыг дуусчаа жоохон энэ бол лайв контент шүү гэдэг тийм хөгжилтэй бод манай үзэгчд маань акигаа мэддэг ойлгодог болохоор би ингэж хийж байгаа ингээд ойлгуулна. А лайвны дараа энэ бүсгүйтэй бас арай нэг албаны ч байх уу. Хувийн тийм ээ. За арай нэг өөр нэг яриа үнцэг дээ шүү дээ тийм ээ. Сайхан ингээд замаа сайхан тавчилж жагаад 0 оржны сайхан үсмэсээ харж жагаад камера унтрааж жагаад микээ унтрааж жагаад нэг амьсгаа аваад гадаагараад би тамхилчаад байна. Уужуу амьсгаа авчаад орж ирээд за бүсгүй маань санийх бол лайв явуулсан шүү. Энэ үргэлжлэдэ тийм ээ. Бүсгүй чиний одоо маркетинг сурталчилгаа маягтай акин гэрсэн. За одоо хоёул илүү гоё дотн танилцъя одоо удахгүй. Тэгээд дараагийн яриа өрнөд. Тэрний дараа юу болох мэдэхгүй манайха. Ер нь болоод аки болцоо контент одоо 26, 27, 28, 29, 30 мөч хүртэл бити яваасаа. Ер нь одоо ингээ ядарч байна, хэцүү байна те. Тэр бүсгүйд одоо 25 дараа ингээ дуусчиход аягүй гоё юм манайха. Тийм үстэй манайха. Нэг зэсэн Монгол хүн солонгост амьдарч байгаа ганц бие эмэгтэйтэйгээ амьдралаа холбоод тэр бизнесийн ганцаараа юм биш төрхий. Тэгэхээр эрэгтэй хүнээр дутж байгаа. Эрэгтэй хүний уур ухаа, эрэгтэй хүний бас хань ижлийн бас нөмөр нөлөг энэ эмэгтэй дутж байгаа шүү дээ. Ганцаараа эмэгтэй хүн манай Монгол эмэгтэйчүүдтэй мундаг юм а. Ганцаараа мөртлөө энэ бизнесийг эрхлээд энэ караоке баарыг ажилуулж ийн гэдэг бол ямар айхтар мундаг байна. Тэгэхээр энэ нөмөр нөлөг одоо эр хүний сайхан нөмөр нөлөг эр хүний бас нэг тусдаа дэмжлэг найд үнэхээр амьдрал хэрэгтэй байдаг байхгүй юу та. Наад зах нь тийм үстэй. Тэгэхээр бас энд байгаа нэг ч Монголоо манайхан бас ирж дэмжээрэй. Геймбод байдаг. Курей йогтой орхон байдаг юм байна. Энэ геймбо шүү манайхаа. За би гадаа орчин хариусан дээр хаягийн тавьсан байгаа, усын дугаарыг тавьсан байгаа. Тэгээд нэг ч Монголыг манайхан дэмжиж бас наашаа орж ирж бас орлого оруулж магадгүй таньдаг мэдээ Солонгос нянз бүр найз нөхдөд ирээ байх юм бол тийм ээ. Найз нөхөд байвал наашаа дагуулад орж ирж энд бас орлого оруулаа. Манайхан нэг Монголоос дэмжээрэй гэж хэлмээр байна. Тэгээд дээрэс накин болоо тийм байна. За ямар ч лайв дамтар байсан монголчуудаа баярлалаа. Акир одоо ширээ зассан. Надад зориулаад энэ бүсгүй маань ширээ зассан байна. Надад зориулаад сая чупал гэдэг аюу гойтой гахааны тийм жиргсэн махтай тансаг гоё тийм хоолойсоо юугээр педалаар хүргэлтийн үйлсгээс сахиадад авчирсан. Хоолоороо талуун дээр нэдий гэж бодож байна. Тэгээ дотор баартай байна. Тэгээ манай ганц өөр найз бас ирсэн сая харагдаж байгаа лайв үзэд ирсэн юм шиг байна. Геймбодод монголчууд ирж шүү манайхаа ирж байна. За тэгээ манайхаа акин хэрвээ энд бас ингээд сажаа ер нь одохгүй акин ингээд сажааны болчууд манайхаа бас ойлгоорой манайхаас хүний амьдрал гэдэг чинь тааж хэлшгүй тийм ээ. Баялаг шүү дээ. Хүний амьдрал гэдэг бол баялаг. Тийм бол манайхан бас за одоо үзээч заяа чинь гэлээд гамтай байсан монголчуудаа баярлаа. Дээш ороо дахиад нэг орчин харуулчаа тэгээд та манайхаа кинээр толгомч нэр одоо солонгост ажил айгүй хоор байна. Ер нь ядарч байна. Одоо солонгос удаад ирэхээр яг ингэ тийм байна манайхаа. Хүн ер нь болж игэл одоо ингээр энэ өстө одоо би ажил хийж чадахгүй юмсгаа бие нөөл амархан ажил хийх гээд мэгээд охин хүүхэн найраад майраад мөнгөтэй хүүхэн найраад одоо амар хэлбэр аргаар аки одоо тий одоо би хувийн бизнесээр эрхэлсэн мөнгөтэй ганц бие хүүхнийг тархилгыг нэргүүлж хагаад найраад одоо эд хөрөнгө дээр эзэн суух гэж гэж бодож модоод одоо нөхдүүд натаархаа зарим сөрөг комент бичиж байгаа айгүй бол гүү шүү манайха тийм байхгүй шүү өстө тийм байхгүй шүү манайха би өөрөө өстө тийм байхгүй би ч өөрөө чамдаана чирээд яг ирнэ. Гэхдээ би чинь амьдралыг босгоно гэж ер нь мэдээ магадгүй энэ бүсгүйтэй сэтгэл санаа нийцээд ингээд тийм ээ хоорондоо окей тийм ээ байх юм бол мэдээж чинь бүхэл зүрх сэтгэл одоо бүх өөрийн чадах бүхэл зүйлээ зориулна шүү дээ манайха. Тийм ухаа юм байхгүй ш манайха. Тэгвэл би одоо чадахгүй бол тэгэл хоёр чамдаана чирээд тэгэл ингээл канда явчих манайха. Угаасаа амьдрал бол тэгээд энэ тийм бол манайха тийм ухаа санаа манаа байхгүй шүү манайха ойлгоорой. Тэгээд солонгос олон жил амьдэрсэн бол хэцүү байна манайха. Одоо ингээд хүний нот олон жил амьдраад ирэхээр хүн нуруу муруугаа хайрладаг болж юм манайха. Хоорой апа солонгос олон жил амьдаад одоо би 10 жилийн өмнө эрэхтэй сэтгцэл залуухан эрэхтэй бурж ажлыг буржуулдаг ус одоо хоорой апа. Тари апа, хөл апа. Сун апа. Даймер одоо янгинаад үдээд байдаг юм байхгүй л да манайха би одоо өндөр настай хүн биш тийм ээ. Гэтэ ер нь үе одоо өвдөх дохоо өгч юм манайха дохоо. Одоо аки бие хайрл. Одоо солонгост мур мал шиг ажиллах биш. Толгоогоо ажилуул. А нэг бол одоо
Би ч анх одоо нэг 28 настай ирж байхдаа тийм ээ. 28 таа ирж байхдаа ажлагч дураад өгөн тастаад өгөн гэх ингээд ирж байсан бол тэр үе чинь тэр үеийн насны цэл залуу насны одоо ирч хүч одоо айгүй тийм байдаг юм ба штэ. Тэр үед бол ямар ч ажлыг дураад өгөн ягаад өгөн амар хүн ишкам өрөөд барилга дээр ишкам зөөгөл та чулуун молоо зөөгөл амар бие хайрлахгүй. Тэгээд нөгөө цаграл солонгосууд монголчууд хүчтэй монголчууд мах иддэг гэлтэнгүүд онгороочингууд би ч онгороод та дээшээ мэшээ зүгээр нэг ажишгийн дээшээ 5 давхарлуу тийм ээ 3 давхарлуу ч юм уу яста дунд нь 4 5 амарч би хажуугаар нь амралтгүй тэр ажишгийн өргөж байгаа одоо 25-ыг би 40 хил болгоод үүрээд явдаг ч юм уу бие хайрлахгүй онгороо явжсэн үе зөндөө байдаг. Иннээсээ болж бид нар хэн хохирдгийг би л хохирдгийг бэ. Тэрийг ойлгосон байхгүй юу? Насны эцэст нуруу туруу өвддөг болно. Насны эцэст гар уруу нянгадаг болдог. Эцсийн эцэст шүү дээ. Би илүү ажиллаа гэдэг тэр ажил өдрийн 130 мянга авч явах би тэр ажилчдээ тэр барилга дээр ажиллаа адилхан 130-ыг авч байгаа байхгүй юу та. Тэгэхэд би өнөөдөр өнөөдөр 5 амарч яхад би өнөөдөр нэг ч амархгүй ажилласнараа ажил тараад намайг чи сайн ажилласан чи илүү зөөсөн гэд надад 10,000 нэмж өгөхгүй л байгаа байхгүй юу. Ер нь бол ихэнхдээ 130 ажил 130 надад 130. Ингээд би ажиллаж байгаас илүү их ажилтсан мөртлөө нурууны одоо ингээд насны эцэст миний нуруу өвддөг болох жишээ нь. Гэтэ миний нуруу одоо өвдөд амар өвчин яриад байгаа юм биш шүү манайхаа. Ер нь бол тийм болдог. Тийм болохоор солонгостой монголчууд бид нар одоо сүүлийн үед яагаад олон жил болохоор бие жоох нөөж ажиллаж байгаа гэхээр ажил хийж чадахгүй та биш. Нэг зүйлийг ойлго манайхаа. Бид нар ажил хийж чадахгүй та биш шүү. Бид нар одоо олон жил хүн залуу замд насандаа өстой ажлыг бол ураад яраад тастаад ингээд солонгосны ажлыг те яг залуу насны ирчүүчээр хийж байгаад одоо бид нар ихч ажилласан багч ажилласан авдаг цалин тэр ажилчдад адилхан авж байгаа юм чинь бид нар бие нөөж ажиллах хэрэгтэй юм байна. Бие хайрлах юм бие. Мөнгө бол олдно гэдгийг ойлгоод шүү дээ. Мөнгө бол олдох юм байна. Мөнгө олдно. Энэ эрүүл мэнд хязгаарч олдохгүй тийм үү? Тийм болохоор бие хайрлж болгоомжтой зөөлөн алгуурхан тэгээд нэг одоо ажил одоо нэг юу яагаад гэж байгаа юм биш үү? Удаан зөөгөөл ингээл цаг алаад ч юм уу тэгээд тэгэх юм бол солонгосууд тэр хүмүүс энэ хин сайн ажил хин муу ажил харж байгаа. Тэгтээ зүгээр яг темпэнд нь ажил хийж байгаа. Ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Яг темпэнд нь. Өглөө 7 цагаас орой 5 цагт ажил 4 цагт ажил тарлаа. Тэр цагт солонгосууд яаж ажиллаж байна? Яг адилхан яг илүү гараад онгордох шаардлага байхгүй. Бие хайрлах хэрэгтэй бие. Тэгэхээр зүгээр яг солонгосууд яаж ажиллаж адилхан копи уугаад адилхан копи уу. 50 татвар 50 татгүйсэн копи уугаа суу. Копи уу солонгос ажилчид копи уу. Тэгээд жоохон юм л болдог гэдэг чинь болж игэл солонгосуудад өөрсдөө айгүй бие нөөж ажилладаг шүү дээ. Бие хайрлж. Энд чинь ажил хийж чадахгүй даа биш юм байна. Зарим хүмүүс бид бас манайха зөв ойлгоорой. Миний энэ ярьж байгааг ажил хийж чадахгүй даа ажлаас ялгархаад мэлхаад байгаа даа биш шүү. Бие хайрлж байгаа хгүй. Энэ бие хайрлж байгаа. Мөнгө бол олдно тийм ээ. Тийм болохоор хакинод ийм нэг журмаар одоо ингээд бодож явж ирж байна. Одоо Монголдо очихын хооронд одоо ингээд гар уруу дахирдтуу болчихгүй айж байна. Яг үндэ айж байна. Эрсдэлтэй ажил, нураалтын ажил тий хүнд ажил барилга дээр чулуун болоо зүгүүд амар ажлуудыг хийж ирсэн. Азар залуу насны ирч хүчээр яг хөө бурхны азар гэмтэж үдчихгүй шиг ажтайгаа явлаа. Би нэг жишээ хэлье. Саяхан манай солонгосууд баараа гэдэг манай нэг ахаад байхгүй баараа гэдэг жишээ. Энэ бодтой жишээ. Хамгийн сүүлийн жишээ. Шил нураагаад манайхаа барилгын шил нураалтай ажиллаж байгаа ийм шил хагараад ган дээр нь унаад тэгсэн яасан шүрмсэн тасарцсан. Саяхан л надад 7 хоногийн өмнө Монгол 5 дээр ахын доо юу байна ахын дөгөөд баруун гараараа зүүн гараараа надтай барилцаад тэрвэрлжсэн ах өнөөдөр гарна шүрмсэн тасарцсан. Одоо тэр хүн яасан? Ингээд эмнэлэгт төлбөр мөнгө нөгөө олсон эдсэн салин мөнгө будаа солонгос ор хоног хэдүү ажил төрөл заагүй тэгтээ солонгостой яг тэр хүн одоохондоо оёо моё шүрмсэн тасан тэр одоо тэр юм үг нь бол солонгосууд нь мэдээж үйлдвэрлэлийн ослог гэдэг яг ажлын объектн дээр тийм ээ ажлын объектн дээр ажил хийж явж байгаад гар уруугаа гэмтэж өгөх юм бол яг тухайн байгууллага тухайн компани хариуцдаг солонгосын хуулиараа тэгтэл хэцүү шүү дээ тэр ах тийм ээ одоо тэгээд за яг тэр солонгос газар нь эмнэлгийн төлбөр за тэгээд ор хоногийн мөнгөний өглөө гэж бодъё тэ цаанаасаа манай ах хөрхөд тэгээд энэ солонгостойгоо манайв ихэнх нь бид нар даатгал матгал байхгүй хэвчээ шүү дээ манайхаа өглөө гэж бодъё төлбөрийн компаниас барагдуулсан ч гэсэн хохирлын барагдуулсан ч гэсэн тэр хүн цаашдаа хэдэн сар ажил хийж чадах уу ажил хийж чадаач үгүй ч анхныхаараа өрг байсан шүрмсэн тасарчаад эргээд ингээд солонгосын эмнэлгийн салбар сайн өндөр хөгжсөн улс орн ч гэсэн сайхан ингээд хооронд наагаад одоо ингээд мисаслаад хагалгаа хийсэн байгаа байхгүй хахад
хаглаа хийгээд одоо эмнэлгээс гарсан ч гэсэн тэр хүн яг өмнөгшгөө байх уу? Ингээд асуудалтай болж байгаа юм. Тэр бие хайр хэрэгтэй байна шүү. Бие хайр. Мөнгнөөс илүү бидэрт мөнгнөөс илүү эрүүл мэнд хэрэгтэй. За тийм утгаар манайхан Акигийн гонороо. Тийм болохоор Акийн одоо яриад шүү дээ. Олон жил Солонгос ар буруу ажиллаад одоо бие хайрлаж байгаамаа. Энд тэнд нураалтын ажлууд хиймээргүй байна болж игэл. Нураалтын ажил хийж болно. Хамгийн амар нураалтын ажил төмөр ороод ирнэ, чулуу ороод ирнэ, дээрээс төмөр тоосоо ороод ирнэ, барилга дээр ч ялгаа байхгүй. Тэгээд тэр шилэн хан манч гар хөлөг дээр орж ирнэ, гар хуруу, хөлмөл цэсн нүд амруу төмөр мөмөр орж ирнэ. Нураалтын ажлууд өстой Солонгосын ер нь бол тэр Иса бол цаашаа штэ. Нураалтын ажил хамгийн амар хүнд ажил, нураалт. Солонгосын ер нь хамгийн хүнд эрсдэлтэй, дахир дутуу бол магадaltaй өндөр ажлууд нураалтын ажил. Тэр одоо Сеулд ингээ амьдрахаас одоо сүүлд нураалтын ажил байна. Тэгээ Иса бол байнгын ажил цаамслаа барьсан бааж нар хаяад тэд нар бол байнга ажиллаж байна. Мань бичиг бааж нар бол Исаан дээр нэг Исааны ажил ихссэн үед нь тэр газар ажиллаж байна. Ажилд хэрэгтэй хүн хэрэгтэй үед нь бид нар очно гэж бусдад бол бид нар бол ажил байхгүй шүү дээ. Яг ингээ удаад ирэхээр хэцүү үү юм аа те. Исаа ч гэсэн бас хүнд ч манай амар биш. Хүнд хөрөгч өргөн хүнд одоо тэгэл янз бүрийн хүнд тавилга мэлгэж чинь бас ингээл гадагийн мадагийн хийгээл дэшээ доошоо бас зөөх юм байна. Лефт бэйтгүй айлууд дээр гараараа зөв нуруу дуруу өвдөн. Исаа бас нурууны алуур ажил. Исаа гэхээр бас хүнд ажил. Тэр одоо бид нар бол бие хайрлаж ажиллах ёстой байна. Тэгэхээр яг энэ талаар маш олон зүйлийг бодож байна. Монголд очиос өмнө ядс нэг 90 сар бол очимоор байна. Тийм ээ? Залуу наснаар бүгдийг хийжлээс азаараа гинт бэртлгүй айтайхан ажиллаад явчихлаа. Одоо бол яг Монгол явахын дараа тэр муу яар. Бас янз бүрийн болчих байгаад байна. Одоо болоо тэгээд ахын ерөнхийдөө одоо хөнгөн шингэн тийм ээ? Яг ийм гоё хөдөлгөөнтэй. Гэтэ чи бас ажил шүү дээ. Шагдааны ажил, энэ буудлын ажил, цэвэрлэгээ, чонсооны ажил чи бас амар хүнд ажилтай манайхаа. Тэр би цэвэрлэгээ, чонсон дээр солиоруулна л та ер нь бол өөрөө бол тийм цэвэрлэгээ, мэмэрлэгээ, арчилгаа цэвэрлэгэн дээр бол айгүй дуртай. Тийм болохоор энэ бүсгүүд явахтай бас нэг залуу хүн бай манайхаа тийм ээ. Бас ингээд яачаа тосолч дэмжингийн хажуугаас нь бас ингээд жоохон эр хүний бас нөвөрнөл эр хүний бас нэг ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг үг бол юутай өнөө үг. Тэгэхээр би Солонгост байдаг нэг юм эмэгтэй өнөөдөр маш их хүч хөдөлмөр одоо тэсэр дэвчээр янз бүрийн олон зүйлийг үзчихээж энэ тэгээд ийм бизнес эрхэлж байгаа. Гэтэ энэ чинь тэгэл хэвчээ түрээс мөрөөсгөл одоо орлогогүй байвал тэгэл энэ чинь түрээсийн алдагдлаар орно. Мэдээж энэ объектыг тэр чигээр нь одоо худалдаж аваагүй л байлоо да. Би яг нарийн юм асуугаа бол мэдэхгүй байна. Магадгүй бас түрээс л байх гэж бодож байна. Тэгэхээр түрээс нь ингээд эх сар ингээд дараагийн сарда түрээс нь нэг хитэн одоо монголчууд орохгүй орлого байхгүй бол хэцүү дээ ш манайх. Тэгэхээр бас хэцүү. Гэтэ маш зоригтой байна энэ нэмэгтэй. Маш зоригтой ийм баарын карактэй ингээд давхрын тэр чигээр ингээд объект аваад ажиллуулж байна. Тэгээ дотроо 150 мянган он шийдэнд нь ямар гой чихэр жимээс ундаа виски тий 150 мянгад айгүй их багтсан юм байна штэ. Монголчуудаа бодсон мундаг гой юмуд харагдаж байна. За би ерөөхдөө лайваар харуулсан. Дараа нь яг чадвар бичлэгээр харуулна. За тэтэш орё манайхаа. За олон юм ярьчлаа. Сэтгэл ороод ёо. За тийм байна манайхаа. Яриул одоо айгүй олон юм ярина. Амьдрал ярина одоо. Шефтер хахаас үлжээ унчаад байхгүй. Тэгэхээр би ч одоо нэг шатаар орж ирсэн шатны хандлаа энэ шүү дээ. Шатны мөнгө л биш үү? Би ч шатны хонглоор орж ирээ. Тэр өөр. Яриул маш олон зүйл байна. Тийм байна манайхаа. Яриг олон зүйл байгаа. Ярианаас манайхан тэгээд авах хийх хоноор андараа тэгээд. За одоо тэгээ нөгөө бүсгүүтэй орж байгаа дотн танилцсан өшөө жоо ярилцъя тийм ээ. Тэр бүсгүү маань бас ингэдэг юу юм байна. Сүлжээ байгаа юм яриа явж байна. Бүсгүү маань нэр нь сая хин гэсэн чинь аагаар ихсэн тийм ээ. Надад адилхан нэртэй юм байна. Тэгээ магадгүй бакин өрхий бас 10 жил бурхан намайг бас тийм ээ. 10 жил Солонгост одоо хар бур хүнд ажил одоо бүгдийн ажил амьдрал хийж үзлээ. Одоо хак юм жоохон ядаж одоо өөрөө биш байсан ч гэсэн одоо хувийн бизнес эрхэлсэн амьдралаа юмаа эхлүүлсэн. Хүн дээр сайхан эр хүний сайхан нөмөр нөөлөг болоод мөнгөтэй мөнгөө намаагүй тийм ээ. Сэтгэл бойл хоёр чимдаанаа нийлүүлээд амьдрдаг байхгүй юу? Хүн сэтгэл байгаад хоёр чимдаан байхад болно шүү дээ манайх. Би чимдаанаа ширээд ирээ. Цаашдах амьдралыг сэтгэл байгаад тэгээд бүгдийг босдог байхгүй танах. Амьдрал баялаг шүү дээ.
Би эмэгтэй өнө хөрөнгө одоо тийм ээ. Янз бүрийн машин мэл сая энэ эмэгтэйд нэг юм хэлчих манайхаа. Аки магадгүй одоо бас яхаа би одоо энэ нөхөр мөртэй болоод Аки өөрөө машин бол машин жишээ бодож тэгж шүү. Гэхдээ би машин жишээ шунаагүй шүү манайхаа. Тэгсэн дээ түрүү лайн өмнө тэгж хэлсэн шүү дээ. Аки бас машин би хатуусаар найсан ингээд яваад ирлээ гэсэн чинь. Би одоо ингээ яхав үү те. Юу гэлээ? Лайвны өмнө хэлсэн те. Ярьсан шүү дээ өөрөө. Нөхөр мэдээж өөрийн гэсэн нөхөртэй бол би ингээд солонгост шүү дээ. Машин авч өгнө гэсэн шүү дээ. Би машин нөхрийгөө машинтай машин шин аваад өгч шүү дээ гэдэг. Тиймэрхүү юм ярьсан уу юу? Лайв өмнө ярьсан та. Би лайв унтрааж байгаа дахиад эхнээс нь үзээд яриагийн дараа нь сонсоод байгаа. Гэтэ би юм шунаагүй шүү манайхаа. Би өөрөө ажил хийгээд мөнгө олж чадна манайхаа. Зүгээр л манайхаа миний ярианаас апел ухаанаар дараа. Унлаа. Тэгээд татшоорой. За тэгээд яг тэ манайхаа нэгдсэн монгол хүмүүс солонгос хүмүүс мариусгаа дэмжиж манад яаж бас орлого оруулаад геймпод гэдэг юм байх шүү. Геймпо. Тийм ээ геймпод ойрхон хотын монголчуудад энд хүлээн авалт янз бүрийн төрсөн өдрийн үйл ажиллагаа тэгээд ийм гоё хоёр бүсгүйчүүдтэй дүүтэйг ажиллуулдаг юм байна. Одоо магадгүй Акийн энэ бүсгүй найрч чадвал би сажааны болно. Арай би найрч чадахгүй бол тэгээд өөрөөр л амьдрах гэсэн юм байна. Зааварчлаараа манай тэнийг юм ярьж болно. Тэнийг ярианы цаана философи амар шинжлэх ухаан явж байгаа байхгүй манайхаа. Яг би хүмүүс тэнийг харж болно. Гэтэ магадгүй би чадж байгаа дараа байхгүй гэдээ аваа суудсан байвал яах юм. Хиний хүү хаав хин мэдхий. Тийм байна. Хиний хүү хаав хин мэдлээ. Намайг тэнийг бистаа мангар баачгаа гэдэг. Тэнийг жавжаад аваа суудсан байвал яах вэ? Битээ гайхаараа манайхаа. Шоконд оров. Амьдрал бас баялаг штэ манайхаа. За би тэгээд ямарсан хэллээ шүү манайхаа. Эд баялаг эд хөрөнгөд шунаагүй шүү. Акийн бол одоо ерөөсөө үцгээ үзээд туулгаад мөнгөний амт шимт ажил хийгээд мөнгө төгрөг яаж олдог ядардаг зэдэрдэг бүгдийг Акийн биеэр үцсэн болохоор би бол мөнгөтэй одоо бизнестэй баартай те ийм лаг бүсгүйтэй ингээд бэлэн зэлэн юмтай хүүхэнтэй ингээд амьдрахаар боллоо. Тэгээд надад энэ бүсгүйгээр машин авч өгөн би тийм тэнэг энэ жижигхэн мөнгөтэй хүүхний араас гүйдэг хүн биш Акийн манайхаа. Би зүгээр тэр бүсгүйний сэтгэлийг харна. Сэтгэл нь анжуумyon нам ханда. Тэгээд сэтгэл нь бас нэг хотлоо байвал би тэгээд яваад өгнө шүү дээ манайхаа. Монголын хүмүүс хатан тавьсан шарын Монголдо очиж байгаа жинхэнэ хов оосон хоёр чимдантайгаа охиныг л олж суун би. Нэрээ. Тэгээд би өөрөө амьдрал авч өгнө шүү дээ манайхаа. За ингээд миний харж байгаа баарыг харж байгаа шүү дээ тий. За тэгээд Акийн тавтамтай байсан монголчуудаа баярлалаа. Энэ түрүүн чупал хоол болон хөрлөө манайхаа уушлаарай. Кипод өгдөг. Көрөө явдаар өгдөг. Манай бааранд хурцэг эрхийг солонгос улс орнд алж явдаг монголчуудаа хүсэж байна. Үрж байна. Тэгээд төрсөн өдөр VIP өөрөө каркуны өрөөнүүдийг харсан шүү дээ. 2 3 4 VIP өрөөтэй. Энэ баарандаа бас би баарны VIP өрөө харуулаагүй байна манайхаа. За тэгээд аваад уус яачих юм ерөөхдөө манайхаа. За би нэр ингэж орно. За ерөөхдөө тэгээд одоо уцны батареас дуусгах өгч чинь манайхаа хамтаа байсан монголчуудаа баярлалаа. Айгу. За тэгээ магадгүй Аки болцоо 26, Аки болцоо 27, Аки болцоо 28, Аки болцоо 30 хэд болж үргэлж хэн намайг тэр сайхан Монголын хацаргуу бүсгүнээс асуув би мэдгүй. Я би ер нь яг баарны эзэн байх л тохиромжтой тий. Манайхаар өрөөсөлөр манайхаа энэ талдаа каракүйтэй 3-4 өрөөтэй яг миний ард харагдаж байгаа каракүйнаас гараад мараахан жоохон халуураад жоохон бүжтмээр санагдаад найзуудтайгаа өшөө илүү дөргиж хөгжмийн хэмнэлийг мэдэрч зүрх сэтгэлээрээ тэр үчиг хөгжим дуугаар тэр гоё мэдрэмжийг авахыг хүсвэл заавал гарч ороод дэш яваад шаардлага байхгүй. Яг
Яг миний ард харж байгаа. Тэр карукиноос гарлаа наашаага 5 алхлаа. 10 ч юм уу алхлаа. Яг миний ард харж байгаа энэ баарыг тэр харж байгаа хонхыг манайх ингээл дар. Үу таран нээлттэй. Акесачним үрээ самоним угтан авах бол манай баар та бүхний өмнө нээлттэй шүү манайхаар журнаар өөрсдөлөөрөө солонгост байдаг монголчуудаа хүрээ тэр балаа авыг бүгдөө үчиг гоё өнгөрүүлж байгаарай. Өнөөдөр халуухан байна. Сайхан байна манайхаа. Сэтгэл өрөөд би ер нь баг захирал болчих юм шиг манайхаа. Ер нь Акин баг энэ баарны захирал. Би Монгол явах боллоо манайхаа. Би ер нь солонгост амьдралаа. Би ер нь солонгост ажиллаж одоо ерөөсө солонгосуудын карманаас ерөөсө мөнгөний сая. Солонгосудаас шүү манайхаа. Тэгээ ер нь бизнес хэрэглээ. Караоке баар ажиллуулъя. Тэгээ ерөнхийдөө энэ бүсгүйд найрыг. Ерөөсө шийдэл. Ерөөсө энэ чинь миний орчин бүгд бэлтгэсэн юм байна. Энэ чинь миний амьдрал юм байна. Айгу. За байж манайхаа. Бүгдээр орж харъя. Акилав тамтай байсан монголчуудад баярлалаа. Эдний хүрээтэй би бүрөө. Гэрэл жоохон баг байна л да. Би танарт нэг харуулаад тахэ. Энд ингээд дахиад би бүрөөтэй байна манайхаа. Бааранд ороод энэ харуулдахгүй байна манайхаа. Энэ баар хараа. Бааранда би бүрөөтэй байна манайхаа. Баарн дотор ороод дахиад караоке тэгээд нийтдээ бараг 4-5 караоке юм хайшаа юм байж таа. Хөө манай самоны би ч одоо айгүй их шал угаах юм да. За ийшээ оръё. Энд дахиад нэг өрөөтэй банаха. Баарнда эхний үзүүлсэн өрөөнүүд биш шүү. Энд чинь болохоор VIP өрөө шүү манайха. Зүгээр л баарнда энэ өрөөнөөс гарлаа. Ийшээ орлоо гэдэг нэг баарн вэ шүү манайха. Яа. За гимбод гэдэг монголчуудаа хүрэлцэн ирээд энэ дараа хамтлаг дуугчдаа бас тодорхой хөөрхөн бас тоглолттой хийж болсон юм байна. Эндээ юм тэгтэй байна. Оо орчин бол гоё юм манайхаа. Гэрэлгүй байна. Баар бол гэрэлгүй байгаад байна. За яг одоо миний ард харж байгаа яг тэр хэсэг. Одоо тэр харж байгаа хэсэг үү шүү дээ манайхаа яг өөдөөс харж байгаа. Яг тэр хэсэг дээр манайхаа хамтлаг дуучид бас энд бас тоглолттой хийхэд бас болсон юм биш үү манайхаа. За Монголоос одоо би одоо энэ дээр бас нэг юм хэлчихье. Одоо энэ Монголоос ирж байгаа хамтлаг дуучид байх юм бол бас Акитагаа бас манайхаа холбогдороо нэг бол энэ баартай холбогдороо. Та бүхэн өнөөдөр Монголоос ирж байгаа хамтлаг дуучид маань тийм ээ бас гимбод гэдэг монголчуудаа энэ ч гэдэг монголчуудаа уриалсан бас нэг мөч гоё өнгөрөө солонгос төрөд бас нэг тоглолт хийх юм бол эдний караокетэй эдний тоглолт хийх боломжтой баартай байна манайхаа. Баард нь бүжгэлж тоглолт хийж болно. За ингээ нэг мөчийг бүгд хамтаа гоё ингээд өнгөрүүлцгээе. За ингээ тийм өргөд өнгөд Акин ингээ лав өндөрлөөд манайхаа. Акилавтай хамтаа байсан монголчуудаа баярлаа. Тэ? Төдийгөөс өдөрт Акилавтай хамтаа байсан дэмждэг ойлгодог монголчуудаа баярлаа. Миний ярианаас ахгүй их хунаар андаа манайхаа Акин. Ахгүй их хунаар андаа. Би хэлсэн шүү лайны стэч. Мөнгөтэй хүүхэн бол надад бас сонирн биш шүү. Би өөр амьдрал авнаа. Аваад явнаа. Чадaltaа чанстай чалхтай ирэх үү манайхаа. Тийм ээ? Надад бол мөнгө сонирн биш сангаар өмсөө. За тийм байна манайхаа. За гэдэг нэлээд удаан лайв хийжлээ. Орж юмаа идээд юмаа ууй. Тэр бүсгүйтэйгээ илүү дотн танилцсан. Та бүхэн одоо ингээ ойлгоорой. Одоо энэ бүсгүйтэйгээ Акин ингээд илүү дотн танилцах надад цаг хугацааг ингээд бид хоёрыг ингээд үлдээнэ үү гэж та бүхнээс хүсье. За буруу зүгээр ирсэн байж магадгүй шүү манайхаа. Ста уушлаараа sorry semester би харна шүү. Сусамда мяны юу. За айгуу удаан лайв боллоо. Хэдэн цагийн лайв болчихоо. 1 цаг 14 минутын лайв болсон байна. За 사모님 어디 있어? За энэ болохоор ингээ баарн тийм ээ. За гимбод гэдэг монголчуудаа энэ дотор тусгай үйлчлэгээтэй бүр янз бүрийн гэсэн шүү.
Вау, та нара. Ой. Энэ тусгай үйлчлэгтэй гэсэн чинь манайхаа тоос утсан шороо болчихжээ. Ваа. Ваа яа. За манай караоке ингээд за энэ үргээд бол аваа өндөрлөө доо. За. За энэ үргээд ингээд аваа өндөрлөө манайхаа. Акилавтай амтай байсан монголчуудад баярлаа. Энэ урд удаан хугацаанд Акилтайгаа энэ олуулаа ингээд олноороо ингээд Акилавтай амтай байсан монголчуудад баярлаа. Тэгээд Акил сайжааны тэгээ дараагийн лайваар ингээд дэргэн уулзцаая. Тэгээд энэ бүсгүйтэй бас нэг жоохон ярих хөөрх юм байна. Өшөө илүү дотн танилцсан 5 өгс солио тийм ээ. Нас үс ойролцоо юм байна. Адилхан Улаанбаатар хотын юм байна. Адилхан аагаар исэн, нэр нь аагаар исэн юм байна, тийм ээ. Тэгээд адил төстэй зүйлүүд байна. Тэгээд ганц би юм байна бас. За ингээд Акийн хэрэгжил Монгол явъя гэж бодож байсан болоод энэ бүсгүйтэй яг мэдхгүй би л одоо ингэж бодож байгаа. Сэтгэлийн хөөрлөөр яваад байна. Энэ эмэгтэйний бодол санаа үзлийг бол мэдэхгүй байна бас. Одоо нэг гоё сайхан юм харддаг цаг бол өнгөрсөн манайхаа. Одоо зүгээр сэтгэлэл хардаг боллоо. Урд нь чинь залуухан зэгзгэр сайхан, залуухан хөөрхөн, охин, шуухан гэж боддог байсан чинь одоо тэр бодол цаг хугацааны ясаар өөрчлөгдөв юм байна манайхаа. Амьдрал үзээд хүн чинь жоохон нас нэмээд тийм ээ. Тэгээ жоохон ингээд ирэхээр аянда сэтгэл хардаг болдго юм байна. Яг тэр үний юм байна. Ах нарын яриад байдаг үний юм байна манайхаа. Хүний амьдралын хань болох тэр сайхан бүсгүй өргөн байна уу, бүдүүн байна уу, тарган байна уу, намхан байна уу? Царай муутаач амар царай муутай байж бас болохгүй л дээ бас тодорхой хэмжээний царай мараа байлгүй л яг хөө мэдээж тийм ээ. Яг энэ бүсгүй шиг иймэрхүү өөрхөн магшуулан таарсан цэвэрхэн царайтай. Яг л гол нь сэтгэл. Та болж штэ бизнес эхлүүлсэн. Тэгээ энийг би жоохон дэмжиж явж болоо штэ. Би бол жижигхэн сэтгэлээр нь дэмжээл тийм ээ. Та бус талаараа янз бүрийн зүйлүүдээр нь сайхан дэмжлэг өгөөл явж байгаа болж байгаа юм манайхаа. Тэгэл ингээд хоёр чамданаа чирээд ер сэтгэл байхад ингээд амьдрал болоод авахгүй манайхаа тийм ээ. За Акил Адамтай байсан монголчуудаа баярлалаа. Энд нэг ганц хоёр хүмүүс ирсэн байгаа юм байна. Энэ хүмүүстэй уулзаад тэгээд энэ бүсгүйтэй бас нэг 5 өгс солиод одоо энэ үргэлээ өндөрлөө манайхаа. За Акил Адамтай байсан монголчуудаа баярлалаа манайхаа. За. Дараа нь энэ бичлэгийг бас зарим нь лайв чи ядж байхад ингээд нэг сар болоод одоо ингээд нэг сар болоод лайв алга болчихдог болсон байлаа. Тэр энэ бичлэгийг зарим нь би яг юу утсан дээрээ татаж авч байгаа YouTube руу оруулна. За тийм байна. За Акил Адамтайс юу нэ Аки үнэхээр хөвжөлтэй байна шүү. За баярлалаа камсаамнаа. За бүсгүйтэй хамгийн сүүл дурслын зураг гэдэг шиг лайв дуусчих та. За өдөр бичлэг дуусчих гоо. За. Аваа. За гэдэг энэ хэвээр ингэ болчихсон. Бас нэг ингэ байна. Баяртай манайхаа дахиж зүү ингэ болчихсон. Баяртай. За баяртай манайхаа. Акил Адамтай байсан монголчуудаа баярлалаа. Дараагийн даваар хэрэг уулзтаа тур баярлалаа. Манай бүсгүйгийн ажиллаж байгаа караоке бар өргөнөөр ирж үйлчлүүлээрэ. Хаягийн дээр тавьсан байгаа, усны дугаарыг тавьсан байгаа. За бай. За наваад дуусгая да. Тийм бодоод монголчуудаа. Дараагийн даварыг уулзах тур баярлалаа. Та бүхнийг хүндэтгсэн Монголын анхны үзүүлэлт лайв актив байлаа гэж. За гэдэг энэ үгээр лайв үзүүлж байгаа манайхаа. Айгоо. Дараагийн лайвыг уулзсан. За энэ хаягийг харуулаад дуусчих тоо. Хорогдоод байх. Та нартай хорогдоод байх. Орж хоол идмээр байх. Юм уумаар хам цангаад байх юм манайхаа ойлгоорой. Юм уугаадах юм. Тэ бүсгүйтэй нэг ярьсан шүү дээ маргач чимээгүй бити хэлээрээ энэ хүндээ гэж ярьж байгаа шүү манайхаа. Тийм ээ. Аки нэг лайв дуусчаад энэ бүсгүйтэй илүү дотн танилцаадах юм. Амьдралтай яриад тийм ээ. Яг энэ лайв бол лайв шүү дээ манайхаа. Энэ бүсгүйтэй одоо би арай өөр тийм ээ. Арай нэг жинхэнэ эр хүн яаж ярьд, эр хүн эмэгтэй хүнтэй харилцаа хамтлах гэдэг. 5 үг солиот одоо энэ эмэгтэй ч бас надтай яг жигнэсээ тийм ээ.
үзэгчгүйгээр лайвгүйгээр надад ярилцсан бод миний бас бод сэтгэлийг сонсгосон гэсэн бодлоос энэ эмэгтэй бас төрж байгаа шүү дээ магадгүй. Тэр би ч бас энэ эмэгтэйг бас дотоод ертөнцийг уудлаад үзээдэг юм анаха. Эмэгтэй хүний нянцсан утас буюу дотоод ертөнцийг би уудлаад үзээдэг. Тийм ээ? Энэ эмэгтэйс миний дотоод ертөнцийг бас уудлахыг хүсэж байгаа байх. Харилцсан адилхан. Тэгээ бид нар одоо би энэхэн дотоод ертөнцийг уудлаж нэг нэгээ зүрх сэтгэлийг сонсох үнэн үү худлаа юу? Насны туршийн амьдралын хань мөн үү биш үү? Үгүй юу? Гэдгийг үзэх хэрэгтэй байна. Тийм болгоо манайхаа энэ нүргэл аваа өндөрлөө бид нар боломж олгороо манайхаа. Тэгээ манад энэ газар ирж өргөнөөр үүслүүлээр манайхаа дэмжээрээ туслаараа солонгослуудын монголчуудаа ирж энэ баар бол баар байна, караоке бол караоке байна, солонгос монгол дуунууд байна, дэлхийн бүх дуунууд байна. Монгол хүмүүс хүний нутагт би энэ дэмдэмдээ дээсэрчэндээ гэдэг чинь тийм ээ. Цөөхөн монголчууд бид нар бие бинийгээ дэмжихгүй бол хэн бид нар дэмжих юм бэ? Гимпот гэдэг монголчуудаа, энэ чунд гэдэг монголчуудаа, энэ гимпотоо ойрхон байгаа монголчуудаа наашаа өргөнөөр ирж энэ төрсөн өдрийн өөд ажиллагаа баар караоке бүх л одоо арга хэмжээ зохион байгуулалт болох юм байна. Баар марыг харсан шүү дээ том заалмaalтай амар гоё юм байна манайхаа. За ингээ монголуудаа монгол хүнийгээ дэмжээрэй манайхаа. Хүний нутагт хэдүүлээ дэмдэмдээ дээсэрчэндээ манайхаа. За ингээ чи зөөлөн зам булан гэж тийм ээ. Нэг хаалга хаагдаг нөгөө хаалга нэгдэг. Чи юу тарин түүнийг хураана гэж. Тэгээ гой гой өгнүүдийг лайв өндөрлөө манайхаа. Акилав таамтай байсан монголчууд баярлаа. За ингээд акил бүсгүйтэйгээ халуун шатсан үдэш. Өнөөдөр за хажуугаар хүн амт яваад манайхаа ингээд энэ үрээ лайв өндөрлөж. Айгу цаа ингээд яри. Эргээд лаваар орж ирэн манайхаа. Сэтгэлээ нээгээд зүрх сэтгэлийнхаа углуураг дотоод ертөнц тэг яг хинбэ гэдгийг би бүгдийг уудлах юм манайхаа. Уудлахын тулд одоо би энэ бүсгүйтэй эхлээд ханжаа хийн. Ганц татна. Тэгээд ярина, халаана. Тэгж жагаад яг цаад нөгөө дотоод ертөнц рүү одоо нэтэрч орох гэдэг шүү дээ манайхаа. Ирчүүд чи бас зөвүүн тийм ээ манайхаа. Ирчүүд чимээг байгаараа бид нар бас дотоод ертөнцийн уудалдаг шүү дээ. Тэгж уудалчиж ясын сайдл чүмгийн дундралт гэдэг шиг ингэж үзчихэж харчиж амьдралдаа алхам ихгүй бол бид нар одоо бидэрт амьдрал тоглоом биш. Нэг алдсан тий одоо хоёр алдчих болохгүй, гурван алдчих болохгүй байхгүй да. Одоо алддаг нас биш байхгүй да. Одоо эмэгтэй хүний зүрх сэтгэлийг шүү дээ уудалж жагаад бүгдийг сонсч мэдэж дотоод ертөнц рүү орж иж шийдэн шүү дээ. Шийдвэр гарна тий. Би амьдрах юм уу амьдрахгүй юм уу? Амьдрын гэж зүрх сэтгэлийн дуудлагаараа тэр мэдрэмж төрөх юм бол бүх зүрх сэтгэлээ зориулна. Хэрвээ тэр нь жоохон худлаа хуурмаг санагдвал тэгэл эрсэн забраас сурсан дуугаа зудлаад мөрөөр амьдсан дээ тийм үү? Тэр чинь Монгол руугаа баг утсан дээр. За тийм байна. За уучлаарай магадгүй чи бас энэ эмэгтэй сайн хүн байж болно. Магадгүй бас өөр залууд халагддаг гэж болно шүү дээ. Тийм болохоор энэ эмэгтэйг муу хүн гэж байгаа юм биш шүү манайхаа бас буруу ойлгоо. Өөр залууд халагддаг гэж болно шүү дээ тий. Тэгэхээр энэ эмэгтэйд боломжийг олох хэрэгтэй. Яг таарах юм уу таарахгүй би таарах юм уу таарахгүй юм гэдгийг үзээд юм манайхаа. Нэг 5 үг солиод үзээд 10 үг солиод үзээд гээ. Энэ шүн мэдэгдэн. Тэгээд акил сонголттой байсан. За манайхаа тэгээд дараагийн лаврыг уулзъя. Орж юм уугаад нөө зүрх сэтгэлийн яриа мариага яри. Лайвтай болохоор болохгүй. За баяртай манайхаа шууд лайвслаа шүү. За. Замнада акил тавтай байсан монголчууд баярлаа. За ингээд акил лайв солонгос улсын Гимпо гэдэг хотоос энэ үргэл лайв маань одоо өндөрлөж байна. За ингээд караоке баар Монгол эмэгтэйгийн ажилтдаг караоке баарыг та бүхэндээ одоо ингээд цаг гарны хугацаанд ингэж танилцууллаа. Яриагаа олон тавтан ярьж жоохон одоо нуршуу тийм ээ залхаамаар заримдаа алдаа оноотой буруу зуруу ярьсан бол манайх авкегийн хунаараа би доолоод биш учраас өнөөдөр хүн болгонд таалагдсан гэж байхгүй. Тийм болохоор миний ярианаас авкегийн хунаар хандаад авахыг аваад кейкийг гээгээд тэгээд дүгнэлт хийгээд окей. За тэгээд сайхан амсгаар манайхаа одоо акийн орж амныхын цангааг тайлъя. Сэтгэлийн углуурга одоо бас ярьсан яриагаа дахиж ярих гэж за болъё. Бэлтэ манайхаа. За акис ажарын тамтаас монголчууд байна гэж. Яг тэ солонгос нэгдсэн монгол хүн бас гоё амьдэрчүүд манайхан тийм үстэй. Та нар жоо нэгэндээ бити хатаардаг бай. Нэгэн гэсэн гоё өдөр амьдар, нэгэн гэсэн захирал болоосоо гэж өрөөч. Амны ашны бэлгээс амны бэлэг өгдөг үлээ. Нэгдсэн монгол хүн ер нь та нар бодоод үз.
Нэгсэн монгол хүн бас ингээд ямар нэгэн газрын захирал болоод сайн үнэтэй ханилаад амьдраад ингээд явжвал амьдралын дээлчүүл бас бид нар нэг нэгэ дэмжих хэрэгтэй байхгүй да уг нь бол. Нэгсэн монгол хүний амьдрал зайлшгүй бид нар алгаад ирчих хэрэгтэй. Хатаарах биш те. А энэ надаас илүү явж, энэ надаас одоо илүү явлаа, ийм явлаа гэдэг хатааргаж дургууд андаас найжаал мартаал тамийн тогоо шиг амьдрахаа болох хэрэгтэй манайх одоо монголчууд зарим хүмүүс энэ сэтгүүгээс цоноос авч явах хэрэгтэй. Нэгэндээ гоё тийм ээ нэгээгээ дэмждэг эрүүл байгаас манай Аким явтай солонгос улсаар 50-60 мянган монголчуудын донд энэ Аки гэдэг залуу эрүүл байгаас өөрхөн сэтгэлдээ амт юм шиг шаваас та тий сайн амтаа ухраас ерөөлтөө та нар ерөө сайн амтаа ухраас тий гоё амьдралын тэгшилчээс залуу 10 жил солонгос хар бур ажилласан зовлон үтсэн амт одоо нэг жоохон ч гэсэн нэг монголч жаргаас өөрхөн амт ягтай өөрөөр амьдраасаа ерөө хэрэгтэй байхгүй манайхаа. Тийм болохоор яг тэр шиг та нарыг ерөөж байгаа шүү манайхаа. За Монголын минь ард юм уу элбэг баян тансаг сайн сайхан байх болтугай гэж ерөө. Монголын минь төр зэсэг төвшин амгалан те уус төр нь ард ирдийнхаа үгийг сонсдог. Ард ирдийнх нь үг нь төрдөө хүрдэг. Тийм хүчтэй. Тийм сайхан нийгэм зогслон бүтэх болтугай. За бидний ирээдүйд гэрэлттэй сайхан байх болтоо монголчууд өвдөө бол хүчтэй тийм ээ. Цөөхөн монголчууд дэмдэмдээ дээсэрчэндээ. За ингээд дараагийн тавар иргэн улс дотор баяртай манайхаа битээ надад татаарч нэг татаачтай байгаараа манайхаа нэгийг дэмждэг тусалдаг дэмждэг сайхан сэтгэлтэй байгаад бүх юм сайхан болно манайхаа бид нар дараа дараагийн дүүнэртэй маш гоё гэрэл гэрээ ирээдүйг өгөж өлөвдөрөл болох ёстой тийм ээ бодсон сансын маш их байна Монголд очиж хийж хэрэгжүүлэх юм зөндөө манайхаа яриад бол олон зүйл ярина энэ мөрөө тавийн өндөр лакитад дамтай байсан монголчууд баярлаа даган та бүхэн сайхан амсаагаараа эрүүл их хааж байгаа баян тансаг монголчуудыг монголчууд байхын ерөө яа. За одоо ч болоо манайх. Йоо хамт сангаад хоолоо нөгөө охинтойгоо ярихгүй болохгүй л одоо. Тавьтай манайхаа. Хайртай шүү. Оо чигаа авахгүй юм бэ. Салахгүй байгаа даа.